Эрхэм хүндэт үзэгчдээ ETV телевизийн уран бүтээл хамт олон энэ өдрийн 15 цагийн спортын нэвтрүүлгээр Хинти аймгийн Дархан сумд улсан Дархан хэн уулын тагдаг 2018 наадмыг та бүхэндээ бэлтгэн үзүүлж байна. Бэлгийн удирлын тооллын 17 дугаар жарны нөхөрсөг хэмээх шар нохой жилийн зуны тэргүүн удаагчин могой сарын 5 цагаан мэгтэй Улаанбаар өдөр буюу аргын тооллын 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хинти аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газар нутгийн зун одноос хамтран Дархан уулаа таажлах хэсгийг өстөл төгөлдөр зохион байгууллаа. За өнөөдрийн энэ тахилга наадмыг Хинти аймгийн Дархан сумын засаг дарга инх төрөөр Хинти аймгийн Дархан сумын засаг даргын хамгийн газрын дарга Отхон жаргалын шарх хөтөлбөртэй нутгийн удирдлагууд за мөн Хинти аймгийн Дархан сумын Дархан ажны морин спорт уяачтай холбооны тэргүүлэгчид за мөн Монгол улсын алдарт уяач Улаанбаарын буян дэлгүүр тэргүүтэй унган нутгийн зун олон зуны ихэнх сар Дархан уулаа дахиж байна. За Хинти аймгийн Дархан сум язаар иргэнгийн уулаас нааших Дархан сумын өргөн уулын тал нутагт энэ жил одоо дэлгэр сайхан зун болж одоо ногоо зунтай ийм сайхан цагт ороо Дархан уулынхаа тахилга наадмыг зохион байгуулж байна. За өнөөдрийн тахилга наадманд 40-32 бөхөө за мөн одоо их нас соёолон хязаалангийн уралдаан шил сорох хөлөгмөрөдтэй Хинти аймгийн Дархан баян мөнх ганшар борон өндөр за мөн одоо хил залгаа Дорногов аймгийн Ихэт за мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяачид өнөөдрийн энэ их баяр наадманд хурдан хөлөгмөрөдөн сойж зорин очсон байна. Ахабэлсийн хөшүүн анхлан 18 дугаар зууны үед буй болж Хэвтесний тэргүүн он буюу 1908 оны байдлаар хойгуураа баян эрхтэй хэрлэнгийн тухай зүгээрээ баян болог язаар иргэнгийн уул өмнөрөө холбоо хонгор борон дээр яргаад бом бос зэрэг газраар хиллхийн дээр нутгийн дөрвөн тат баян эрхтэй баян болог баян ноён баян хараат хэмээх дөрвөн баян улсын дунд хойш урагшаа сунаж тогтсон хоньны өвчүү хэлбэрийн өргөн удан наттай Хинти аймгийн өмнөд үсгийн сумд нэгэ. За манжи ноёрхлын үеэс нэрлэж ирсэн халахын дөрвөн аймгийн нэрийг өөрчлөхөд мөнөөхөн Сэцэн хан аймгийн Ахабэлсийн хошууны газрын нэрээр хан Хинти аймгийн Дархан уулын хошуу хэмээн нэрлсэн төвтэй. За Хинти аймгийн Дархан сум 1931 оны 4-р сарын 29-нд Бор хужир гэдэг газарт сум байгуулагдсан.
Үүний дараа 1932 онд Дархан сумд Оцол сансруудын хошууны 200 өрх ирж Бойлон гэдэг газар нийснээр Дархан сум 13 багтай болсон бөгөөд сумын төв нүүдэлсээр 1937 онд Эргэнэг уулын өвөрт, 1938 онд Шавартайд, 1939 онд Дархан уулын зүүн өмнөд бид Мэргэн хошууны баруун сувд одоогийн Цээлийн дэнч гэдэг газар төвлөрчээ. Дархан сумд их бага тахилгатай уул овод олон байдгийн дотор далайн түвшнээс дээш 1715 м өндөр Дархан уул нь энэ нутгийн ард түмний сүлдэн их шүтэн бөгөөд Дархан уулын эргэн тойрон билээр 60 орчим хүнүүгийн гэгт бул ширгсүр оршин байдаг. Мөн Эргэнэг уул, Бойлон уул, түүний ойр орчим Хотой зэрэг бусад газруудад эртний цүнх соёлын дурсгалууд олон бий. Төмөр дөш Дархан ууланд байдаг бөгөөд төмөр дөш нь Чингис хаан болон түүнээс хойш буюу түүний өрлөг баатруудтай холбоотой түүхийн домог бүхий дурсгалт бүтээл юм а. Энэ ууланд байсан төмрийн дархны газарт Дайчин баатруудын дайн тулаан тэргэлэх зэвсгийг уг төмөр дөшөөр хийдэг байсан түүхтэй. Түүхийн дурсгал тус төмөр дөшийг ардын хэмжээлийн их үед улсын түүхийн үндэсний сан хөмөрт авсан ч түүнийг орлуулан жижиг төмөр дөш өнөө хүртэл уулна. Дотуурын булгийн эхийн баруун дээдэд байрлах болдчлон тавцан дээр байрлуулсан байна. Доргон туул хангай, өлгий, Эргэнэг зэрэг энэ сайхан уул усны нутагт Монгол улсын авраг малчин аюурын сэдэд ардын хэмжээлийн 50 жилийн ойд уйсан хөлөмөрдөн түрүү амун хүзүүн турлуусан нэр туяж гоог нь цэрэндөрж алдарт яруу найраг жирэмчний чөним улсын алдарт байж улан баярын буян дэлгэр Монгол улсын гавьяа толгойчин ардын хэмжээлийн 83 жилийн ойд шар хазрагаа аригдуулсан Санжигэн Амбаатар нарын олон алдартнууд төрөн гарсан. Манай уулч одоо миний мэдхээс л одоо энэ 91-2 оноос эхэл тахилсан баха. Түүнээс урдан дахиж байсан. 76 онд дөрвөн аргал охин аргал ирээд тэгээд 80 хэд оноос л олон болсон да. Одоо байдаг л байгаа. Боо хожих ирсэн бас. Энэ одоо манай төч энэ захиргаал төв 70 хэд онд байна уу 60 хэд онд байна. Хойш нь мөзөд байгаа шүү дээ. Жинхэнэ төш нь. Улсын мөзөд байгаа. Тэгээ одоо энэ хожихон нэг хүн төш тавьсан. Манай чи. Эрхэм хүндэт үзэгчтэй Бэлгийн улирлын тооллын 17 дугаар жарны нохой жилийн зуны тэргүүн сард уул овоотойгоо хүн холбоотой байдаг уламжилт Монгол ухааныг дахин шүтэж ханга дэлхийгээ аргацсан хан Энтийн аймгийн хамгийн өмнөдөөс Дархан сумын зон олны Дархан уулын тахилга наадмын ихэнсний мөрдийн уралдаан чанд сорих 57 мөр гарааныхаа төхөөрөмж рүү гарч байгааг та бүхэн харж байна. 1971 оны ардын хэмжээлийн 50 жилийн явгаар Дархан сумын уяаж гоогийн зэрэндэрж халиун зөөлөн аман хүчүүдж хонгор хязаалан төрүүлсэн бол 1998 онд ардын хэмжээлийн 77 жилийн явгаар Хинтийн аймгийн Дархан сумын уяаж төвдний мэн буян дэш соёлон онгормоор аригдуулсан 1998 онд ардын хэмжээлийн 77 жилийн явгаар улсын алдарт байж улан баярын буян дэлгэр гуйлан өргөн газаргаан төрүүлсэн 2016 онд хамгийн сүүлд Хинтийн аймгийн галжир сумын Монгол улсын авраг малчин намжилын донойд байгаа улсын наадамд хээр дагаан төрүүлсэн зэрэг Дархан сумын үлгэмэрт улс улсынхаа их баяр наадам төмний ихийн алтан жолоог олонтой өргүүлсэн. За ингээд өнөөдрийн Дархан уулын тахилга наадмын ихэнсний мөрдийн уралдаанд оролцох 57 мөр гарааныхаа төхөөрөмж рүү явж байгаа харагдж байна. Өнгөрсөн жилийн Хинтийн аймгийн Боромдор сумын наадамд төрүүлсэн халдсан мөр одоо энд явж байгаа харагдж байна. Хинтийн аймгийн Дархан сумын харьяат Дундгой аймгийн Луус сумын Сариг харихны өрөөр нутагт Монгол улсын сайн малчин Баатрын Судмын Баатрын хүү ган зэргийн одоо хурдан хонгормор мордож байгаа харагдж байна. Дорногой аймгийн Ихэд сумын харьяат Монгол улсын алдарт байж Тогтгогийн Таагсрунгийн хүү Айнгийн алдарт байж Лаазрунгийн зэрэгт Баатрын хурдан Цавдэр зэрэгмөр мордож байгаа харагдж байна. За нарын зэрэг бол одоо тойрсон хэдэн сумантаа хурдалж түрүү яриг турталдаг олон сайн мордож байна. За мөн одоо Хинтийн аймгийн Дархан сумаас бол одоо Хинтийн аймгийн Дархан сумын уяаж Судмын дэшдөржийн хонгормор Монгол улсын алдарт байж улан баярын буян дэлгэрийн хонгормор за Хинтийн аймгийн Дархан сумын Пунцгийн хуйг алдартын хүү Батбаярын цагаан мөр 10 номертой мордож байгаа харагдж байна. За өнөөдөр бол одоо Дорногой аймгийн Ихэд Хинтийн аймгийн Баян мөнх Дархан галшир Бороондор за Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Төв аймгийн Жаргалан сум гэсэн одоо
3 аймгийн 9 сүмийн хөлөгмөрд шанцаа сөрхөрийн хөө гарааныхаа төхөөрөмжрөө гарч байна. За энэ хөтлөөдөө яваа 101 номертой шарга тогмон номертой шаргамрууд Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сүмийн уян дээрс мордсон сайхан шаргамар мордсон тэр байна. Нэргүй Баатарын шарга алдсан мөр гэж одоо Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сүмийн Нэргүй Баатарын шарга алдсан мөр байна. За өнөөдрийн ихнэсний мөрдийн уралдаан 14 км-ийн алсаас ирэхээр төхөөрөмжийг барьдуулсан байгаа. За Хинтээ аймгийн Дархан сумаас бол одоо Монголын анхны их урд уралдаанд төрүүлсэн Түндвийн хонгор гэдэг мөр бол Хинтээ аймгийн Дархан Баян мөгчгийн унган мөр. За ер нь бол одоо Дархан сумын унган улсынхаа их баяр нааданд 2 төрүүлсэн Монгол улсын мандаас Ганжуурын сундын шарга мөр бол Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Лувсан дугуурын их баатрын унган мөр. За ер нь бол одоо Дархан сумын унган мөрд улс улсынхаа их баяр нааданд олонтой төрүүлж яригдсны нэгэн жишээ бол улсынхаа их баяр нааданд 2 жил одоо төрүүлсэн 1969 оны улсын баяр нааданд аман хүзүүлснээс тооцоолбоор 3 төрүүлсэн шихүү одоо хурдан мөр бол Хинтээ аймгийн Дархан сумын Лувсан дугуурын их баатрын унган Монгол улсын мандаас Ганжуурын сундын шарга мөр байгаа. За ингээд тэр цаана харагдаж язар иргэний уулын нэлээд баруухан хой тавтгаагаас хурдан ихнэсний мөр дээрхэд бэлэн болсон гарааны төхөөрөмжөн дээр ирлээ. За өнөөдрийн хурдан ихнэсний мөрдийн уралдаан 14 км-ээс ирэхээр ийхүү гарааныхаа төхөөрөмжөн дээр ирж байгаа харагдж байна. За ихнэсний мөрдийн уралдаанд шанд сөрөх 57 мөрд. За энэ жил одоо Дархан уулын дахилга наадам зуны тэргүүн сард өргөн дэлгэр сайхан болж өнөөдрийн их баяр наадмын ихнэсний мөрдийн уралдаан шанд сөрөх мөрдийг бүгднийг одоо хөрөмчний араар оруулж байна. Дархан эзний мөрийн спорт үйлчлэл холбоо өнгөрсөн жил 20 жилийн ойтойгоо золгосон сайн 20 жилөө. Монголын хөх тэнгэрт хөлөг эрдний бомбон тоос одоо өргөгдөж Монголын тэнгэр дор морд иргэж байгаа мөчийг манай зураглагчийн дуранд харууллаа. За өнөөдрийн ихнэсний мөрдийн уралдаанд дөнгөж гарааныхаа зурхаа дээрээс эргэнгүүт Хинтээ аймгийн Дархан сумын Жамуухан мормор соёл нэмнэтэй бормор нэг харагдаад өнгөрлөө. Ингээд ихнэсний мөрдийн уралдааны өнгөн дээр Дорногов аймгийн Ихэд сумын харьяат Монгол улсын алдарт уяаж Тогтхуйнгийн таасрынгийн хүү Зоригт Баатарын завдэрмөр 4 дээр гараад ирсэн байна. Урдлын зэрдмөр Хинтээ аймгийн Дархан сумын Шайри буугийн өрн зэрдмөр байна. Дундгов аймгийн Нэрэн сумын уугуул Монголын улс төвчний 750 жилийн ойд хурдан баруурыг аригдуулж байсан Дундгов аймгийн Нэрэн сумын нэрд уяаж Алиазрагсны зэхүү Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Шайри буугийн өрн мөр хөтөөчихсөн. Аман үзүүн дээр нь Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Даштрчийн хонгор мөр гараад ирсэн байгаа харагдж байна. За энэ бол Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Пүнцгийн үеийн хүү Батбаярын хурдан цагаан мөр тэр цаанталаар нь уршаа өвчөж байгаа харагдж байгаа шиг байна. Хамгийн ард дээр нь байгаа сайхан зэрдмөрүүд Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Жамин орлын оюун болтын зэрдмөр байна. Баян мөнх сумын наадамд өнгөрсөн жил Түрүү магнат дурдсан сая 5 дугаар сарын 23-нд Хинтээ аймгийн Баян мөнх сумын дөрвөлжин уулын дахилга наадамд аман хүзүүн дурдсан Хинтээ аймгийн Дархан сумын Жамин орлын оюун болтын зэрдмөр дөрөв дээр гадарсан бол Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Нэргүй Баатарын шарга алдсан мөр нэхэж орж ирж айргийн 5 дээр орж ирж байна. За ингээд өнөөдрийн хурдан ихнэсний мөрдийн уралдааныг Дорногов аймгийн Ихэд сумын харьяат Монгол улсын алдарт уяаж Тогтхуйнгийн таасрынгийн хүү Зоригт Баатарын зэрдмөр хөдлөөд гараад ирсэн байгаа харагдж байна. За түүний ард дээр нь Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Шайри буугийн хүрэн мөр. За Дундгов аймгийн Нэрэн сумын уяаж Ариавазаргын одоо ачхүү. За түүний цаатаар нь Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Нэргүй Баатарын шарга алдсан мөр гараад үзүүрийн 2 мөрөн дээр очиод нийллээ. За харин эдэн мөрөн дотор энэ Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Жамин орлын оюун болтын зэрдмөр гараад ирсэн уршилж байна. Өнгөрсөн жилийн Хинтээ аймгийн Баян мөнх сумын баяр наадмын түрүү ихнэсний мөр. За ардлын эдэн мөрөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын Жамуухан мөр гараад ирсэн бол наад талд нь Хинтээ аймгийн Дархан сумын харьяат Монгол улсын алдарт уяаж Улан баярын буян дэлгэргүүн хонгор мөртэй тун адилхан мөр байна. За энэ хонгор мөр бол Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Дотор улгийн уяаж Содмын Даштрчийн хонгор мөр байна. За битүү улаан нэмнэтэй сайхан хонгор мөр бол Хинтээ аймгийн Дархан сумын Дотор улг бригадын малчин Содмын Даштрчийн хонгор мөр. Урд талд нь байгаа Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Жамуухан мөр гараад ирсэн уршилаа. За биер нилийн жижигхэн дүүхэн мөр байна. Жамуухан мөр 6 дээр гараад ирсэн. Хинтээ аймгийн Дархан сумын Дотор улг бригадын малчин Содмын Даштрчийн хонгор мөр 7 дээр. За Дархан сумаас ч одоо хонгор атуу хурдлах юм тун дуртай та 1998 онд Орхон мөрний хөндөд болсон Монголын шишмэл хурд мөрдийн анх дахь их хурд уралдаанд Улан баярын буян дэлгэрийн Жинс тонгор гэдэг газараа төрүүлсэн. За мөн одоо 1998 онд улсын баяр наадамд буян дэшмээ хонгор соёолон айргийн дөрөв турдалсан зэрэг улсын баяр наадамд олон хонгор атуу айрагдсан. За харин эдэн мөрөн дээр Сүбатар аймгийн Унган атуу Хинтээ аймгийн Дархан сумын харьяат Монгол улсын алдарт уяаж Улан баярын буян дэлгэрийн хонгор мөрөнд гараад ирсэн бол тэр цаатаар яваа ногоон хувцастай үгдтэй сайхан зэрдмөр Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Шарав дөржийн Дархан өргөлийн завдэрмөр байна. Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Амгалан баярын унган өнгөрсөн жил Хинтээ
Хинтээ аймгийн хэрлэн од үүсгэн байгуулагдсны 190 жилийн оюун хөвөр нааданд дайргийн 5 дуртасан морь. За Эхнэсний морьдын уралдааны наадлаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Мегмарын насан буянгийн хурдан мөрөмөр гараад ирсэн бол урд тал дээр нь ява ногоон зүйж нэмнэтээ сайхан хонгормор гараад ирсэн уршиж байгааг манай зургаачин дуранд харуулж байна. За энэ хонгормор бол Хинтээ аймгийн Дархан сумын уяач Дэмит даваагийн тэгш жаргалын хурдан хонгормороо халиу мөр юм шиг харагдаад өнгөрлөө. За түүний харин эдэн морин дээр сайхан 100 нэмнэтээ сайхан халиу мөр одоо мөн гараад ирсэн 142 номертой сайхан халиу мөр харин эдэн морин дээр гараад ирсэн байгаа харагдж байна. За өнөөдрийн Эхнэсний морьдын уралдааны дундган талд нэг цээж нэмнэтээ жижигхэн хүрмөр орж ирлээ. Хинтээ аймгийн Дархан сумын уяач Санжидын одоо Исгэлэнгийн өсөн Дундгуй аймгийн 3 сайхан сумын мөн хүчрийн хөрөн гэдэг мөрөөрийн эдэн морин дээр нэлээд одоо ширүүхэн хөлтөө орж ирж байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Баян утга сумын уяач Одхүүгийн хөрөн бууралмаар орж ирж байгаа харагдж байгаа. Хинтээ аймгийн Бороондор сумын уяач Дэмит даваагийн тэгшчргалын одоо хурдан халиумөр түүний урталд Хинтээ аймгийн Дархан сумын уяач Шарвдуржийн Дархан өргөлийн цавд дээр мөр байна. Хинтээ аймгийн Өмнөд Төсийн хурд уралдаанд 6 турталж байсан мөрөө энэ цавд дээр мөр жагтан чиргийн хурд уралдаанд 10 гаргаж урталж байсан. За Хинтээ аймгийн Дархан сумын харьяат Монгол улсын алдарт уяач Улан баярын буян дэлгэрийн хонгормор Цэнхэр хамгаалтын дуулгатай хүүхэд унсан битүү нэмнэтээ хонгормор бол Хинтээ аймгийн Дархан сумын уяач Жамуухан мөрмөр урагшилж байна. Гарсан цагаас эхэлж өнгөнд дурдсан Хинтээ аймгийн Дархан сумын уяач Шарибугийн урдан хөрөмөрийн жаахан аршилсан бол Хинтээ аймгийн Дархан сумын уяач Амин урдын оюун болтын зайрдмарын дунд тал тавээрээ. За энэ бол одоо өнгөрсөн жилийн Баян мөнх сумын нааданд төрүүлээд сая Баян мөнх сумын одоо дөрвөлжин хайрхны таглаг нааданд очиж аман үзүүн дуртасан морь. За урд тал дээр нь яваа сайхан цагаан ширгамар бол за энэ өнөөдрийн хурд уралдаанд дэлхийн дээгүүр уралдаанд таамагт байсан Хинтээ аймгийн Дархан сумын уяач Пунцгийн уяг алдартын хүү Батбаярын хурдан цагаамар байна. Хэрдэлгоотой нэг хурдан цагаамар өнгөрсөн жилийн Дархан ажлын намрын спорт өвчт холбооны 20 жилийн оюун хөвөр нааданд өнгөнд дурдуулаад байсан Пунцгийн уяг алдартын хүү Батбаярын цагаамар. За ингээд Эхнэсний морьдын уралдааны Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Нэргүй баатрын шараг алдсан мөр хөтөлсөн бол Дорногов аймгийн Ихэд сумын харьяат Монгол улсын алдарт уяач Тогтхойн ил таасрынгийн хүү Зоригт баатрын зайрдмар аман үзүүн дээр гараад иржээ. Хинтээ аймгийн Галшар сумын нэрт уяач Мөнхийн жуна гэдэг хүний унган махир цэвдэр гэдэг хурдан азаргааныхын төл одоо олон саймар тус үсийн нааданд бас одоо дээгүрхэн уралж байгаагийн нэг нь бол одоо энэ цэвдэрмэр за энэ бол одоо баг нааданд хоёр ч одоо айрагчсан юмараа. Монгол улсын алдарт уяач Тогтхойнгийн таасрынгийн хүү Зоригт баатрын цэвдэрмэр ташаа дэрлээтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Нэргүй баатрын шараг алдсан мөр хөтөлчихсөн. За шараг алдсан мөрч хоёр жихийг одоо нэг үе сүйсгэн солбоод байх чинь өнөөдрийн хоёр уралдаанд бол одоо Говьсүмбэр Хинтээ Дорногов гэсэн 3 аймаг хурд хуваажруулах нэ. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Нэргүй шараг халдсан мөр. За Харингийн 3 дээр Хинтээ аймгийн Дархан сумын уяач Пунцгийн уягийн хүү Батбаярын хурдан цагаамар 3 дээр гараад ирсэн уршилдаа. 4 дээр Хинтээ аймгийн Дархан сумын Жамин орлын оюун болтын Баян мөнхийн төрөв зээрдмөр 4 дээр гараад ирсэн уршилдаа. Хайргийн 5 дээр Хинтээ аймгийн Дархан сумын уяач Жамуухан мөрмөр 6 дээр Хинтээ аймгийн Дархан сумын Монгол улсын алдарт уяач Улан баярын буян дэлгэрийн хонгормор 8 дээр Хинтээ аймгийн Бороондор сумын Дэмит даваагийн тэгш жаргалын хонгормор гараад ирсэн байна. Дэмит даваагийн тэгш дэлгэр гэж одоо хурдан бууралморын хайрагдуулж байсан ихэр хоёр уяачийн нэг Дэмит даваагийн тэгш жаргалын одоо хурдан халиумарын дурдтал гараад ирсэн энэ хонгормор Хинтээ аймгийн Дархан сумын уяач Баатрин ганцоргийн хонгормор байна зүгчтэй. За энэ хонгормор бол Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын уяач Нацаг дөржин унган адуу энэ хонгормор 1999 оны боржин нааданд одоо хурдан хараа царгаан аман үзүүн дурдалж байсан Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын уяач Нацаг дөржин унган адуу Дундгуй аймгийн Дуус сумын уугууд Сарик хайрхны ингэрээр нутагтай Монгол улсын сайн малчин Содмын Баатрын хүү ганцоргийн хонгор гэдэг мөр газрын дунд орж ирэхэд өнгөний давтан морин дээр ирээд нийллээ. За харин хэдэн морин дээр Хинтээ аймгийн Дархан сумын уяач Санжидын одоо Исгэлэнгийн өсөн Дундгуй аймгийн 3 сайхан сумын уяач мөн хүчрийн хөрөмөр араас ирээд нийлсэн бол цаа талд нь байгаа Хинтээ аймгийн Дархан сумын Чимдийн утган баярын саардмар байна. Хэдхэн хоногийн өмнө Баян мөнх сумын дөрвөлжин уулын дахилга нааданд төрүүлсэн Говьсүмбэр аймгийн Уян Товгийн нааданд 16 дайрагт ордолж байсан Хинтээ аймгийн Дархан сумын Чимдийн утган баярын саардмар гараад ирсэн уршилдаа. За ингээд Хинтээ аймгийн Дархан сумын уяач Баатрин ганцорг бол Дундгуй аймгийн Луус сумын уяач хүн хурдмөр тайлбарлагч Кампрувын төрсөн ах энэ хонгормор бол одоо урд өмнө нэг уралдаж байгаагүй ийм одоо мөр байна лээ. Хинтээ аймгийн Сан сумын уяач Нацаг дөрж гэдэг бол сайн адуутай Баян цагаан сумын уяач Чагнаа дөржин Бямсрынгийн хайрмар гэж өнгөрсөн жилийн үний хайрхан уудын дахилга нааданд төрүүлсэн хайрмар бол мөн одоо энэ Нацаг дөржин хонгомороо. За харин хэдэн мөрөн дээр Дундгуй аймгийн 3 сайхан сумын уяач мөн хүчрийн хөрөмөрийг Хинтээ аймгийн Дархан сумын уяач Санжидын одоо Исгэлэн байсан наадлаар нь гарч ирсэн бол Хинтээ аймгийн Дархан сумын Чимдийн утган баярын саардмар цаан талд нь уршилж байгаа харагдж байна. За энэ хоёр мөр бол одоо дөрвөлжин уулын дахилга нааданд энэ хөрөмөр тэр цаатын саардмар хоёр бол одоо энэ жил түрүү аман хүзүүгээр хурдсан
оролцсон хоёр мөр ингээд дархан уулын дахилга наадмын дээр сайхан уралдаж байна. За эхнэсний мөрдийн уралдаанд дархан уулын наадманд Баатарын ганцаргуу яаж хоёр одоо хурдан өрөмөрөө хоёр төрүүлж байсан санагдж байна. Өнгөрсөн жил дархан ажлын ээжтэй холбооны 20 жилийн од хонгор уралмараас нэлээд дээгүүр уралдуулаад байсан. За Хинтээ аймгийн дархан сумын яаж Шарав дөржин дархан өргөлийн одоо хурдан савтмаар өргөшөлөө. Арын хэдэн мөрөн дээр нь Хинтээ аймгийн өнгөрсөн жилийн Хинтээ аймгийн Борондөр сумын баяр наадманд төрүүлсэн Борондөр сумын яаж Юндан дөржин савтар хатсамар арын хэдэн мөрөн дотор нь гараад ирсэн байгаа бол нэмнэтэй нэг сайхан Хүрмөр эхнэсний мөрдийн уралдааны дунд талд ороод ирсэн уршиж байна. Хинтээ аймгийн дархан сумын дархан ажлын мөрөн спорт ээжтэй холбооны тэргүүн гиндэн дамбын содмын Соёлын сумын баяр наадманд 10 гаргаж хурдсан гиндэн дамбын содмын хурдан хөрмөрийн битүү нэмнэтэй энэ арын нэмнэтэй хөрмөр. За түүний ардтал дээр Монгол улсын алдарт байж улан баярын буян дэлгэрийн хонгормор байх шиг байна. За өнөөдрийн эхнэсний мөрдийн уралдааны өнгөний хэдэн мөрд ер нь нэлээд холдсон байгаа харагдж байна. За арын мөрдөн дотор улсын алдарт байж улан баярын буян дэлгэрийн хонгормор түүний ордолд дархан ажлын мөрийн спорт ээжтэй холбооны тэргүүн гиндэн дамбын содмын хөрмөр. За энэ бол өнгөрсөн жилийн Хинтээ аймгийн Борондөр сумын баяр наадманд төрүүлсэн Борондөр сумын үеч Юндан дөржин савтар хатсамар уршилаа. За 5 цагаан сайхан зээр талцсамар тарихны эдэн мөрний яг ард дээр нэг 10 гарнадаар уршиж байгаа харагдж байна. За Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын үеч Гончиг Батын Батуулдын зээрд мөр энэ гарч ирлээ. Хинтээ аймгийн Баян Утга сумын үеч Цугийн Баатар улдын унган Хөвсгөлийн тэгшүрэн гэж Эрдэнэдийн бүсэд хайрагдаад Хөвсгөл аймгийн 80 жил соёлын төрүүлсэн хүрэн мөрний төрсөн дөө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гончиг Батын Батуулдын Шандас зээрд гэдэг мөр төр зайдан цэнгэр өвчтэй хөнгөдөө уршлаа ичлээ. Хинтээ аймгийн Баян Утга сумын үеч Одхүүгийн өрөн мөрөлмөр арын эдэн мөрөн дээрээс гарч ирсэн бол цээж нэмнэтэй нэг сайхан зээрд мөр эхнэсний мөрдийн уралдааны дундлын эдэн мөрөн дотор орж ирж байгаа харагдж байна. Энэ Хинтээ аймгийн дархан сумын үеч Мөнхөтийн бүрүү хүүгийн өрөмөр байна. Өнгөрсөн жилийн дархан сумын баяр наадманд төрүүлээд урьдчилан жилийн дархан сумын баяр наадманд 3 турдасан Хинтээ аймгийн дархан сумын үеч Мөнхөтийн бүрүү хүүгийн хүрэн зээлмөр гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. За хамгийн ардталын тэр нэг нуман дуухан одоо сайхан шаргамар бол Хинтээ аймгийн дархан сумын үеч Шархүүгийн содон зэрэнгийн одоо хурдан шаргамар байна. Иш өсрийн шархуу алдартын хүү содон зэрэнгийн хурдан шаргамар өнөөдрийн эхнэсний мөрдийн уралдааны өнгөний эдэн мөрөн дээр орж ирж байгаа бол Хинтээ аймгийн Борондөр сумын үеч Дэмэд даваагийн дэг шаргалын одоо хурдан хадимар уралдалтын цоо нэмнэтэй уршиж байгаа харагдж байна. За энэ шаргамарны эзэн одоо иш өсрийн шархүүгийн хүү содон зэрэнгийн одоо хурдан шарг гэдэг мөр одоо энэ одоо төмөр 86 номертэй мартсан байна. Хинтээ аймгийн дархан сумын Шархүүгийн содон зэрэнгийн одоо хурдан шаргамар Хинтээ аймгийн Борондөр сумын үеч Дэмэд даваагийн дэвштэйгээр тэгш шаргал хоёрын одоо хурдан хадимарын дунд талд уршиж байгаа бол түүний урд тал дээр нь гараад ирсэн Хинтээ аймгийн дархан сумын Мөнхөтийн бүрүү хүүгийн өрөмөр гараад ирсэн энэ цээж нэмнэтэй өрөмөрөө өнгөрсөн жилийн дархан сумын баяр наадмын түрүү одоо эхнэсний мөр бол хөрөмөр өнөөдөр нэг 14-5-аар одоо арай ээж угтан шиг гарч ирлээ. Түүний урд тал дээр нь Хинтээ аймгийн Баян Утга сумын үеч Одхүүгийн одоо хөрөн бүрэлмөрийн дунд талд нь гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. За Хинтээ аймгийн дархан сумаас бол Монгол улсын мандаж Ганжуурын сумдын одоо хурдан шаргамар бол Хинтээ аймгийн дархан сумын Лувсан дугуурын квадрын унган мөрөө урд талд нь ява дархан ажлын мөрөн спорт ээжтэй холбооны тэргүүн өнөөдрийн энэ наадмыг бас зохион байгуулахад оролцож байгаа гиндэн дамбын содон малтартын хурдан зээрдмөр уралдалтанд гараад ирсэн бол Хинтээ аймгийн дархан сумын үеч Чамуухан зээрдмөрний цаатлаар гараад ирсэн энэ зээрдмөр бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын үеч Гончиг Батын Батуулдын Шандас зээрд гэдэг мөрөө Хинтээ аймгийн Баян Утга сумын Цугийн Баатар улд гэдэг залуугийн унган мөр Цугийн Баатар улдын унган 1998 оны ардын явсалын 77 жилийн өдрөөсөн Говьлтай аймгийн Жаргалан сумын үеч Зандан сүрэнгийн зайсан халиун өнгөч одоо хурдан халиун мөр бол тэр айлын унган мөр. За ингээд өнөөдөр Хинтээ аймгийн дархан сумын үеч Үеийн одоо хүү Батбаярын хурдан цагаан мөр эхнэсний мөрдийн уралдааны эхний хэдэн мөрөнд дотор болж байгаа жаахан арагшилсан бол Хинтээ аймгийн Борондөр сумын баяр наадманд өнгөрсөн жил төрүүлсэн Хинтээ аймгийн Борондөр сумын Юндан дөржин зээр талцмар уршилаа. За энэ дэлгэснээ харагдж байгаа сайхан зээрдмөр бол Хинтээ аймгийн дархан сумын Жамин орлын оюун болдын зээрдмөр. За өнгөрсөн жилийн Борондөр дархан Баян мөх гэсэн 3 сумын төрөмөр ямарч байсан өнөөдөр уралж байна. Хинтээ аймгийн дархан сумын Жамин орлын оюун болдын зээрдмөр 5 дугаар сарын 23-нд Баян мөнхийн дөрвөлжин уулын дахилгын наадманд наман бүзүүнд дурлаад давхар гараж урж байгаа энэ зээрдмөр өнөөдөр өнгөний хэдэн мөртөө сайхан суларч байна. За Хинтээ аймгийн дархан сумын үеч Шарав дөржин дархан өргөлийн завдэрмөр өнгөрсөн жил одоо Хинтээ аймгийн Хэрлэн хот буюу Чингис хаан хот үүсгэн байгуулагчны 190 жилийн оюун хуур наадманд айргийн 5 дуртасан жавхлан жаргад 10 гаргасан 2017 он Сумандаа мөзүүдэд Хинтийн өмнөд үсгийн хорд уралдаанд 16-нд сургаат дуртаж байсан мөр байхаа. Хинтээ аймгийн дархан сумын Амгалан баяр гэж ажиагийн хонгор мөртөө одоо нэг адууны мөрөө Хинтээ аймгийн дархан сумын Шарав дөржин дархан өргөлийн завдэрмөр. За түүний хардтал дээр гарсан цагаас эхэлж өнгөнд дурдсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үеч Нэргүү Баатарын хурдан шаргаалсан мөр хардтал дээр нь одоо уршиж байгаа харагдж байна. За цавь дээр халтсан мөрчөдөө цавь дээр мөрч өнөөдөр
өдрийн хувьд нэлээд доохон татаас сайхан жигдхэн яваатай байгаамаар байна. Хайргийн тавтан мөрөн дээр чирнэ өнөөдөр варгад очиж мэдмээр байна да. За ингээд ихнэсний мөрдийн уралдааны дундад хинтээ Дорногов аймгийн ихэд сумын яриад Монгол улсын алдарт байж тогтхойнгийн таасрынгийн хүү Зоригт Баатрин савдэрмөрийн дундад туршиж байна. За эднийхээс одоо унган мөрөн Дүнжин гарвын урд уралдаанд 8 хурдж байсан шүү. Говьшинхийн хурд 2016 оны говьшинхийн хурд үсгийн уралдаанд Эрхэс гэж одоо Хцаалан буурлаараа үсгийн уралдаанд 4 хурдж байсан. Тогтхойнгийн таасрын гэж тойрсон эдэн сумынхаа нааданд 100 гаруй хайрыг түрүү авсан Монголын говь талнадгийн алдар цайн уяаж дэнэгэ. За урд талны вайн сайхан саардмор Хинтээ аймгийн Дархан сумын Чимдийн Утган баярын саардмороо Баян мөнх сумын Дөрвөлжин уулын дахилга нааданд төрүүлсэн Говьсүмбэр аймагт тулсан 16 оны Уян тавгийн нааданд 17 онд айраг турталсан энэ саардмород бас л 10 гаруй айрагт төрүүлчихэд байгаа юмэр. За ингээд ихнэсний мөрдийн уралдааныг Хинтээ аймгийн Дархан сумын уугуул Баатрин ганцэргийн хонгормор хөтөлж ихэдэ. Хинтээ аймгийн Нэлгэр хаан сумын уяаж нацаг дөрж гэж 1909 оны боржигын дэшигт харазаргаан аман усуулж байсан нацаг дөрж байчин унган атан хонгормор ховдын бараа харчсан хөдлөөтэй хоёр жихэн одоо Баянгийн урагшаа хатгаатай байна. Арын саардмор нь Чимдийн Утган баярын саардмор бол одоо арайхан сүүлсэн байдрын жирээгүй байгаа харагдж байна. За саардморыг дахуулаад очсон. Хонгорморон дээр одоо сайхан дахуулаа. Дундгов аймгийн Дуу сумын уугуул Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Баатрин ганцэргийн хонгормор дээр саардморыг нэг аваадсан ахаад одоо харшилж байгаа харагдж байна. За арын хөрөмөр Дундгов аймгийн 3 сайхан сумын уяаж мөн хүчрийн хөрөмөрийг Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Санжидын одоо исгатан үйсэн 3 дээр гараад ирсэн бол Монгол улсын алдарт байж тогтхойнгийн таасрынгийн хүү Зоригт Баатрин савдэрмөр 4 дээр байна. За Дархан уулын дахилга нааданд өнөөдөр бол одоо ерөн сайхан өдөр болсон юм байна. За ингээд Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Баатрин ганцэргийн хонгормор бол одоо өнөөдрийн урд уралдаанд ерөн өнгөнд одоо сайхан уралдах нэ. 2015 оны дахилгад нь одоо хонгормор хайрагдуулаа хүрмөр 2 төрүүлгэж байсан байх шүү. За ингээд хонгормор өнөөдөр зайлж байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Баатрин ганцэргийн хонгормор өнөөдрийн Дархан уулын дахилга наадмын ихнэсний мөрдийн уралдааныг хөтөлсөөр барайны зурхаар орж ирж байна. Аман үзүүн дээр нь Хинтээ аймгийн Дархан сумын Чимдийн Утган баярын саардмор байна. Айргийн 3 дээр нь Дундгов аймгийн 3 сайхан сумын мөн хүчрийн хөрмөр 3 дээр явах шиг харагдж байна. За ингээд барайны зурхаад бол хонгормор ганцаараа юм аа. Хонгормор бол одоо жаахан салтсан байгаа байна. Дундгов аймгийн Дуу сумын уугуул Монгол улсын аврагч Содмын Баатрин хүү ганцэргийн хонгормор өнөөдөр гарсан цагаас эхэлж өнгөнд уралцаараа Дархан уулынхаа дахилга нааданд төрүүлснээр 3 дахь ихнэсний мөрөөр төрүүлэгдээ. За аман үзүүнд нь Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Чимдийн Утган баярын саардмор аман үзүүнд дурддаа. Дөрвөлжин уулынхаа дахилга төрүүлээ Дархан уулынхаа дахилгад аман үзүүдлээ. Дундгов аймгийн 3 сайхан сумын мөн хүчрийн хөрмөрийг Санжидын одоо исгалан уяаж үж 3 турдуулсан бол тогтхойнгийн таасрынгийн хүү Зоригт Баатрин савдэрмор 4 турдаж ихэдээс ихнэсний мөр харагдлаа. Айргийн 5 Хинтээ аймгийн Дархан сумын Шарав дөржин Дархан ургадын савдэрмор Дархан сумын Дархан мөргөдгээ баталж 5 турдуулсан бол Хөвсгөл аймгийн Цэсэрлэг сумын Гонжиг Батын Батуулдын Шандас зээрдмөр 6 турдалаа. Хинтийн Дарханы Оюун болтын зээрдмөр Борондрын юндэн дөржи халдсамаар Дархан сумын Тэгчраглийн халиумар Баян утгийн Одхүүгийн буурлмор Сүмбэр сумын уяаж Нэргүү Баатрин шараг халдсамаар одоо 10 хатар хурдалж байгаа харагдж байна. Дархан сумын Батулгийн хайрмор Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Пүрэв хүүгийн хөрмөр байх шиг байхын Дорногов аймгийн Ихэд сумын уяаж Лутманхийн нарангэрэл алдарт их ононгийн сартай хөрмөр төр буруу талд нь ороод ирж байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Пунцгийн хуйгийн хүү Батбаярын цагаамар одоо мөн ороод ирж байгаа харагдж байгаа шиг байна. Ихнэсний мөрдийн уралдааны 16 номер Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Алтан багны бормор энэ 20 дор орж ирж байгаа харагдж байна. 40 номертэй Алтан багны бормор байна. Огшил. Энэ манай Хинтээ аймгийн Дархан сумын алдарт амгалан баяр унгаат. Манай найз. Энэ ямар үед амжилтгаараа хаана уралдажсэн бэ? Энэ нэг нийт 10 гаруй төрүүлж харагдаад байгаа юм. Том жил баг наадмууд. Чингис хотын 120 жилийн ойд нодлон тавлсан. Тэгээ энэ жил одоо тэрнээс уралдаг энэ жил анхных нь уралдаг. Оо тэг сайхан манай Дархан ангавлын дахлах сайхан болж байна. Тэгээ салхитайсан сайхан наадлаа. Морио харагдсан баяртай байна. За энэ хүрэн мөргөл Дундгов аймгийн 3 сайхан сумын хайр мөг кожир гэдэг ах юм. Мөр хунгамөр байгаамаа. Над дээр уягдчихж байгаа. Өмнө ямар амжилтгаараа хаана уралдаж байна? Одоо энэ жил анхныхаа уралдаанаар сайхан Дархан уул ахлаганда 3-т орлоо. Маш баяртай байна. Дээд эцэг их тал нь хаана их? Дээд багшлын цаа сайн мэдхгүй. Ямар ч 3 сайхан хатвал. Оо энэ 2 дахь ураагаар ирлээ. Сая энэ Баян мөнхийн дөрвөлжин уулын дахилгаан төрүүлчихэд ирсэн. Тэгээ өнөөдөр сайхан уралдаж амаа үзүүлээ. Баяртай. Өмнө ер нь хаана уралдаж байна? Өмнө ер нь миний чи том жижиг уралдаанд одоо ер нь баг 30-аад хайрыг төрүүлж байна. Тэ. Хамгийн том амжилт гэх юм бол энэ Дорноговын Говьсүмбэрийн Уян тавгт 3-т орж ирсэн. Тэгээд ер нь том жижиг олноод энэ тойрсон 4 суманда 4-нд төрүүлсэн. Угшил хаанах юм бэ? Угшил миний өөрөө унгаа адуу юм байгаамаа. За баярлалаа. Хонгор төрүүлээ. Баяртай. Тий. Хонгор бэрний угшил хаанах юм бэ? За энэ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дабаа баяраа гэдэг найз дүү хүүгийн савсан байгаа маа. Эцэг их тал нь хаанах вэ? За Дэлгэр хаамар гэсэн.
давхар Өмнө ямар ажиллагаа цаана хаан уралдаж фанд ирснээс хойш юм. За ирсээс хойш анхны наадам уу? Тий аваа 2 жил болж байгаа. Тэгэл анх хойч. Тий. Хошууны боломж нутаг Цэцэн хан аймгийн хайсын хошуу хаан хааны таглаг төсний Модон ихтэй мөрдийн өрөлдөнд удаа дараагаараа давхан ирсэн хурдан хөдгүүдийн үед цайсан уяачин болгон төрлөг нутгаар наадхан сонирдуулъя. Плούμгнад Онгоонгийн досмын огол хэнтийн дахин сумын харьяат аймгийн алдар туяач Баатрин ганцургийн хонгор хэнтийн дахин сумын нэгдүрийн уяач Санжитын отын сагалангийн хүрэн Онгоонгийн их сумын уяач аймгийн алдар туяач Баатрин Баатрин центр хэнтийн дахин сумын городоварвагийн уяач сумын алдар туяач Чаруудын центр эдгээр хурдан хөдгийн атунаас шийдэжягтнаас сонгол гүний өнөг сүтэнат бичиг эдгээр хурдан хөдгийг Оногнаас ноёол тагнаас дахиулж үрээс нүсэргээ эдгээр хурдан сайхан игнасны мөртийн ихнэйнэми хинжин хэлүүл таандрын хуяг яралдуулсан замулдурга хөдөө сонголдуулсан тосахан жихийг сонирдуулсан төвөргөнүүдийг томолдуулсан Одаа сайхан заагаа хотолдуулсан тург сайхан бие холболдуулсан шичир сайхан дэдээс өксөлдуулсан эдгээр хурдан хөдгийг үед цаасан эрдэм сайн уяачд маань Турэ тавгийн хайрлаж байгаагаа туулах чадварыг сайжруулаад томлог хөлсийн амсчуудаа торгон нэрийн тохируулсан Адагийн асрахныхын өмнө атан сонгол түүгийн дэргэд ардсан тавгдыг ангаран дүртэ хураадуулж ичнээ байлуулж ичнээрүүлсэн магтаж өршгөө эрдэнтэй хандууж өрсгөө үтэрлэн тотомлог төрийн метр хордон дандан хөлгүүдээ За эхнэсний мөрдийн уралдаан түрүүж яригдсан морин цолоёг Дархан сумынхаа нааданд хурдан чарга заргаан төрүүлж байсан Хинтээ аймгийн Дархан сумын залуу яач Батбол төмөн олон зарлан сонирдууллаа. За эхнэсний мөрдийн уралдаан түрүүж яригдсан мордын эсдэж шагналыг гардуулан өгч байна. За эхнэсний мөрдийн уралдаан түрүүж яригдсан мордын шагналыг вэнд итгэж Хинтээ аймгийн Дархан сумын уугуул Монгол улсын алдар туяач улан баярын буян дэлгэрвэ хайрагдд түрүүлсэн 5 моринд шагналыг гардуулан өгч байна. Вэнд итгэж шагналыг нь гардуулан өгч байна. За Хинтээ аймгийн Дархан сумын морин спорт ээжтэй холбоо Дархан уулынхаа тахилга наадмыг жил өрөөдөө сумынхаа засаг даргын хамгийн газартай хамтран ивэнтгээ зохион байгуулдаг ийм уламжилтай. Дархан сумын уяачдын холбоо за мөн Дархан сумын засаг дарга инх төр хамгийн газрын дарга Шархуугийн отон жаргал тэргүүтээ хүмүүс одоо шагналыг гардуулан өгч байна. Түр зогсоож байгаа ханд. Ishtork. За энэ үеэр Хинтээ аймгийн Дархан сумын морин спорт ээжтэй холбооны тэргүүн Гиндэн дамбын сод ном уйсан үлгэрмөрдөө сумар нутгийн нааданд айрагдж төрүүлэгч үндэсний хэр наадмын тухай хуулийн дагуу сумын алдар туяац цолны уулзалт хангасан Хинтээ аймгийн Дархан сумын уяа Цэндээвшин буян бадрахад сумын алдар туяац цолны үнэлэх тэмдгээ гардуулан өгч байна. За морь үйд сойх Монгол хүний энэ Тэд ухаанд олон жил суралцаж залуу хойж үедээ үлгэр болсон уяачдад алдар туяац цол олгохын зэрэгцээ Хинтээ аймгийн Дархан сумын уяач Балдангийн дэлгэр сайхан мөн Хинтээ аймгийн Дархан сумын уугуул залуу уяач Лавдржин Батболд нард Монголын морин спорт уяачтай холбооны ой медалийг гардуулан өгч байна. За энэхүү морин спорт ээжтэй холбооны тэргүүн Гиндэн дамбын сод ном Хинтээ аймгийн Дархан сумын залуу яач Лавдржин Батболдод шагналыг гардуулан өглөө.
Монгол Экострин компани нь дэлхийд хурдан морины нэмэлт тэжээл витамин үйлдвэрлэлээр тэргүүлэгч TRM болон Plasvital компани 40 гаруй жилийн турш судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргаж авсан нэмэлт тэжээлийг олон улсын болон Монголын мянган хурдан морьд хэрэглэж өндөр амжилт үзүүлсээр байна. Товч танилцуулахад уралдааны шилдэг сироп, хүч тамир сэргээх райсинг сироп, биоактив 7 хоногт, цэвэр уурга, Pure Power Keratin, дэлхийд хамгийн анхны хурд хүч нэмэгдүүлэгч тэжээл Energy QR, төмөр эрдэс витамин нөхөгч хамгийн өндөр найрлагатай Iron XL, Speed XL, шөрмөс шандасны гэмтлээс сэргийлэх хөл амрааж сэрүүцүүлэгч Shower, Stay Sound, амьсгалын дээд доод замыг цэвэрлэж, амьсгалахад чөлөөтэй болгож, амьсгаа задлагч EQVN, алдагдсан эрдэс нөхөх хуура шингэн Isofro 2000, хар гэдэс цэвэрлэх хөвөө татах тосон туулга, Liquid Paraffin, шороо гадагшлуулагч Send XL, ходоодны шар хэмжлэгч GNF, хүч тамир сэргээх тамирын шар буюу Carn Oil, дархлаа дэмжигч цэвэр байгалийн гаралтай саримсны нунтаг Carlic Founder, Carlic Hon Glucose, булчингийн хүндүр буюу зоомны бариа тавиулагч Metroxy, үе мөч шөрмөс шандасны уян хатан чанарыг дэмжигч Straightna, хадуурдаг адууг тайвшруулах үйлчилгээтэй Udas Gold зэрэг бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монгол Equestrian компани нь малчид уяач та бүхэнд хүргэж байна. Улаанбаатар хот хөдөө орон нутгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалж байна. Холбоо барих утас 86 16 1950. Facebook хаяг TRM Mongolia. Мөнх нарны гэрэл компани Монголын малчин түмэнд зориулан 12 вольтын хүргөгч хөлдөөгч нарны дэлгэц дагалдах хэрэгсэл зэрэг малчин айлд хэрэгцээтэй бүх их төрлийн бараа бүтээгдэхүүнийг хаврын бэлэгтэй хямдралтай үнээр зах зээлд худалдаалж байна. Монголын тал нутагт нарны гэрэл мөнх гүйгүүлж байдгийн адил манай бүтээгдэхүүн гэрээхтэнд гүйгүүлэх болно. Ахуйн хэрэгцээний төрөл бүрийн телевиз, аккумулятор зэрэг айл гэрт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг худалдаа авахыг хүсвэл Нарантул олон улсын худалдааны төвийн замын эсрэг талд нарны зам дагуу байрлах мөнх нарны гэрэл компани бүтээгдэхүүн борлуулж байгаа сүлд төв болон чанар 2 дэлгэрүүдээр зачлаарай. Харилцаа утас 99 95 83 83 98 98 71 52. Сайн хүү унган турлаг нутгаан хайрлан хамгаалах уул ус овоо тахилгаан тайж тэнгэрийг тай гаргадаж ах ёсон болоо монголчуудад тэртээ 800-ны тэртээгээс өлөгдөж ирсэн өнөөгийн энэ уламжлалыг Монголын залуу үе одоо өгжлүүлэн авч явж Хинтээ аймгийн Дархан сумын морин спорт вэжтэй холбоо засаг даргын хамгийн газар Дархан нутгийн зүүн олон өнөөдөр шүтэн хайрхнаа дахиж байгаа. Соёлын усны уралдаан чанас сорих хөлөгмөрд гарааныхаа зурхаараа гарч байгааг та бүхэн харж байна. За өнөөдрийн хурдан соёлонгийн уралдаанд газрын хурдан шандааст 61 хурдан соёлон бүртгүүлсэн гарааныхаа зурхаараа гарч байгаа харагдж байна. За эдэн дотор бол одоо Хинтээ аймгийн Дархан сумын уяач шар хүүгийн отхон жаргалын шарга ураа байна. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мегмарын насан буянгийн онгоргож Монгол улсын алдарт уяач Айргийн Магсрын ухаан гуайн адууны сумын баяр наадам 3-4 айрагдсан сайхан хонгор азархан хонгор ураасаа 10 номертой гарч байгаа харагдлаа. Дорногов аймгийн Налан жаргалын сумын уяач Мегмар гарвын хул ураа гэж сайхан хул ураа мөрж байгаа харагдж байна. Тэр урд цээж нэмнэтэй хөтлөөтэй яваа сайхан хул ураа. За өнөөдрийн урдан соёлын усны уралдаан 12 км-ийн асаас ирэхээр инхүү гарааныхаа төхөөрөмж рүү явж байна. Халиун алаг үрээ хамгийн ард одоо хөтлөөтэй явж байгаа харагдж байна. За энэ халиун алаг үрээ бол одоо өнөөдрийн хурд наадам тусал өнгөнд дурлах одоо таамагт байгаа Хинтээ аймгийн Дархан нутгийн одоо унган үрээ бий. За Хинтээ аймгийн Дархан сумаас улсын баяр наадамд одоо буян дэшийн хонгор соёлон гэдэг 1998-нд Уктаадын баасан дэшийн хул төрүүлж Хинтээ аймгийн Баян мөсмийн Улаанбаярын унган Монгол улсын тутамдаж одоогийн тутамдаж Дасцүгийн давдаржин зэр тутамар соёлон аман хүзүүдэж 3-т нь ямар уурсны санахгүй байна. 4-т нь Хинтээ аймгийн Дархан сумын уяач буян дэшийн одоо хонгор соёлон Айргийн 4 турдаж байсан ийм одоо түүхтэй. За ингээд өнөөдрийн одоо хурдан соёлын усны уралдаан хэдхэн өчийн дараа гарааныхаа төхөөрөмжөн дээрээс иргэн хурдан соёлонгийн уралдааныг бол одоо Хинтээ аймгийн Дархан сумын засаг даргын хамгийн газар морин спорт уяачтай холбоо мөн малчид ивент итгэж өнөөдрийн энэ наадмыг одоо сайхан зохион байгуулж байгаа. За ингээд соёлонгийн уралдаанд чандас хөлөгмөрд гарааныхаа төхөөрөмжөн дээр ирж байгаа мөчийг одоо манай зурагт ачим дуранд одоо харуулж байна.
За Хинтээ аймгийн Дархан сум Дөрвөн Баян улсынхаа дундах өгөөмөр уудан өргөм сайхан тал нутгийнхаа үзмжид сайхан ноён өргөд болсон Дархан уулынхаа тагилга наадмыг ёслол төвлөрөөр зохион байгуулж хурдан соёл насны мөрдийн уралдаанд шан төсөд сөрөг хүлэгмэрд гарааныхаа төхөөрөмжний араар орлоо. За өнөөдрийн хурдан соёлынгийн уралдаан 12 км-ийн алсад ирсэн байна. Аргад буг сугаа өгсөн байгалийн үзэсгэлэн цогцлонхон байдаг алдарт язаар иргэнгийн уулын нэлээд баруухан хойд татгаагаас хурдан соёлын гарааныхаа зурхаатаас эрэг хэлэн болсон 20 жилөө. Хинтээ аймгийн Дархан сумын Дархан уулын тагилга наадмын хурдан соёлын насны уралдаан гарааныхаа зурхаатаас эрэг хэд алаг соёлын нүрэндээ байна. Хинтээ аймгийн Дархан сумын Болдын Борьягийн халив алаг соёлон байна. За энэ алаг соёлон бол олон наадмын тусуудаа дээгүрхэн уралдаг юм соёлон. За өнөөдөр Хинтээ аймгийн Дархан сумын Батулдын буурлурэ өнгөндөө гараад ирсэн бол Хинтээ аймгийн Эрдэнэ сумын Солонбаатарын хүрээлэг Хинтээ аймгийн Галчир сумын аймгийн алдарт байж Юурагийн Батман гүйсэн нэмнэтэ хөрөн хүрээний хэсэг тэр сааталд нь өнгөлж байгаа. Энэ бол Хинтээ аймгийн Галчир сумын аймгийн алдарт байж Юурагийн Батман гүйсэн Хинтээ аймгийн Эрдэнэ сумын Солонбаатарын хүрээлэг аман үзүүн дээр нь Хинтээ аймгийн Дархан сумын байж Болдбаатарын буурлурэ гэж Батулдын буурлурэ 13 номертой бүртгүүлсэн байгаа. Айргийн 3 дээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяас Мегамрын насан буянгийн хонгор гэж 10 номертой азарган дэлтэй сайхан хонгор үрээ. Энэ хонгор үрээ бол Дорногов аймгийн Айраг сумын нэрт уяас аймгийн алдарт Монгол улсын алдарт уяас Максрын ухна гэдэг хүний амнан адуу. Дөрөв дээр гараад ирсэн Аранга аймгийн Тариад сумын угуул Хинтээ аймгийн Борондор сумын уяас Сумьягийн агуугийн өрөөрөө дөрөв дээр гараад ирсэн бол Хинтээ аймгийн Борондор сумын Батбаатарын хонгор соёол нь Айргийн 5 дээр гараад ирсэн уршилж байна. За ингээд Хинтээ аймгийн Галчир сумын аймгийн алдарт уяас Юурагийн Батманхийн уйсан Хинтээ аймгийн Эрдэнэ сумын уяас Солонбаатарын өрөөрөө өтөцсөн Дорногов аймгийн Айраг сумын Монгол улсын алдарт байж Максрын ухнаган унган адуу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяас Мегамрын насан буянгийн хонгор үрээ аман хүзүүн дээр гараад ирсэн бол Хинтээ аймгийн Дархан сумын уяас Ичин орлоогийн инх мэндийн үлсэн Ишөөсрын чирхүүгийн хүү Отхон жаргадын чарга соёолон морин соёолон өнгөний тав дээр гарч ирлээ. 2017 онд Мянгалт начны наадам төрүүлсэн Монгол улсын авраг матчин аюурын сэдэд гэдэг хүний адуун сүргийн угшаалтай Цогтөрдөн гэдэг хүний унган чарга үрээ өнөөдөр унган нутгийнхаа дэвжээн дээр улсын одоо үзүүрлөө хөтлөж байгаа 5 үрээний ард дээр гараад ирсэн уршилж байна. Хинтээ аймгийн Борондор сумын уяас Сумьягийн хан хүүгийн өрөөрөө тэр цаа талд нь уршлаад байгаа цэнгэр өвчтэй хүүгүүдээ морин дэлтэй өрөөрөө түүний наадалд нь Хинтээ аймгийн Борондор сумын уяас Батбаатарын хонгор үрээ байгаа харагдж байна. За Хинтээ аймгийн Дархан сумын уяас Ичин орлоогийн инх мэндийн уйсан Ишөөсрын чарга хүүгийн хүү Отхон жаргадын хурдан чарга үрээний ард дээр гараад ирсэн энэ чарга хонгор буурал нэмнэтэ хонгор буурал үрээ бол Хинтээ аймгийн Галчир сумын аймгийн алдарт уяас Юурагийн Батманхийн уйсан Дорногов аймгийн Ихэд сумын уяас Балаагийн зөвтөчрийн хонгор алаг үрээ байна. 1998 онд ардын амсгалын 77 жилийн үед аман үзүүлж байсан Давуу дөржмөндөө Зэрт мөрний унган эзэн Хинтээ аймгийн Баян сумын Улаанбаярын адууны хонгор азарганы төв болсон Дорногов аймгийн Ихэд сумын уяас Балаагийн зөвтөчрийн хонгор алаг соёолон ихнийхээ хэд рүү орж ирж байгаа харагдж байна. За өнөөдрийн урдан соёлын уралдааны арын хэд дээр нэг азарган дэлтэй хөрөөрөө намилцаж орж ирлээ. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяас Батманхийн хөрөөрөө гэдэг араас азарган дэлтэй сайхан хөрөөрөө алталж байгаа орж ирж байгаа харагдж байна. За урдан соёлын насны мөрдийн уралдааны Хинтээ аймгийн Галчир сумын уяас Юурагийн Батманхийн үлсэн Дорногов аймгийн Ихэд сумын уяас Балаагийн зөвтөчрийн хонгор алаг үрээ хөтөлчихжээ. За хонгор алаг үрээний наад талд нь мөн одоо Хинтээ аймгийн Эрдэнэ сумын уяас Солонбаатарын өрөөрөө ард тал дээр нь Хинтээ аймгийн Дархан сумын уяас Шархүүгийн Отхон жаргадын шарга үрээ Хинтээ аймгийн Борондор сумын уяас Сумьягийн хан хүү начингийн хурдан хээр үрээ хүрэн үрээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяас Батманхийн өрөөрөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мегамрын насан буянгийн хонгор үрээ гэсэн 7-8 үрээ нэлээд хоолхон одоо гарч байгаа харагдж байна. Түүний ард тал дээр Дорногов аймгийн Ихэд сумын Монгол улсын алдарт байж Таасрынгийн хүү Зоригт Баатарын зээр дээр гараад ирсэн бол Хинтээ аймгийн Дархан сумын Баттүгсийн Батзүргийн төвшин жаргалын азарган дэлтэй хээр үрээ арын хэдэн үрээний наад талд нь уршиж байгаа харагдж байна. За энэ хээр үрээ бол Хинтээ аймгийн Дархан сумын уяас Батзүргийн төвшин жаргалын хээр үрээ цаа талд нь Дорногов аймгийн Ихэд сумын хараад Монгол улсын алдарт байж Тогтхогийн Таасрынгийн хүү Зоригт Баатарын зээр дүрээ за цаа талд нь Хинтээ аймгийн Борондор сумын уяас төвшин жаргалын одоо хурдан хонгор үрээ за Батбаатарын хонгор үрээ за ингээд өнгөний нэг 10 одоо үрээнүүд бөөгнөрлөө. Өнөөдрийн урдан соёлын уралдааны Хинтээ аймгийн Галчир сумын ноён хуврын governmentтай аймгийн алдарт байж Юурагийн Батманхийн уйсан Дорногов аймгийн Ихэд сумын Балаагийн зөвтөчрийн хонгор алаг үрээ хөтөлсөн Хинтээ аймгийн Эрдэнэ сумын Солонбаатарын хөрөөрөө аман үзүүн дээр нь байна. За азарган дэлтэй хээр үрээ төвшин жаргалын хээр үрээ өнгөний хэд дээр өнөөдөр нэг төврөг бүхэн шиг очиад нийллээ. За хурдан соёлын насны мөрдийн уралдааны арын хэдэн соёлын мөрийг
Хинти аймгийн Мөрөндөр сумын Батүчрийн шарга соёолон хөтлөөд гараад ирсэн бол Хинти аймгийн Баян мөх сумын Адиагийн өвөгийн азарган дэлтэй савтар манай зураглаачийн дурд хальтхан харагдаад өнгөрч байгаа харагдж байна. За мөрөн дэлтэй бороо халдсан үрээ бол Хинти аймгийн Дархан сумын Бямб сайхны мөрөн дэлтэй бороо халдсан үрээ цагаан зээж нэмнэтэй хамгийн наадтанд нь уршилж байгаа бол арын хэд дээр азарган дэлтэй сайхан хул үрээ ирээд одоо мөн одоо нийж байгаа харагдж байна. Дорнгүй аймгийн Далан жаргалан сумын уяаж Мегмар гаравын хул үрээний цаан талд нь Хинти аймгийн Баян мөх сумын Адиагийн өвөгийн азарган дэлтэй өсгий цагаан хөр үрээ гараад ирсэн уршилдаа. Хинти аймгийн Баян мөх сумын уяаж Адиагийн өвөгийн азарган дэлтэй савтар үрээ тэр ард нь одоо хүүхдэн жолоогонд дардсан байгаа савтар үрээ түүний урдтал дээр Дорнгүй аймгийн Далан жаргалан сумын уяаж Мегмар гаравын хул үрээний наатал дээр нь Хинти аймгийн Дархан сумын Бямб сайхны бороо халдсан үрээ савар талд нь Төв аймгийн Баян жаргалан сумын уяаж Отхон баярын халиун үрээ гэж 995 номертэй бүртгүүлсэн Төв аймгийн Баян жаргалан сумын уяаж Отхон баярын халиун үрээ гэж бүртгүүлсэн байна. Түүний урдтал дээр нь байгаа Хинти аймгийн Мөрөндөр сумын уяаж Батүчрийн морин дэлтэй шарга үрээ гэсэн 5 үрээ тарихны 10 үрээний ард дээр 14 таваар айж уухан шигдэг гарч ирлээ. За Дархан уулын дахилга нааданд бүгэн адуу төрүүлэгчээр нь үнэхээр дуртай та. Дархан уул шарга адууны сэтэртэй. За өнөөдрийн ингээд одоо хурдан соёлонгийн уралдаанд Хинти аймгийн Мөрөндөр сумын уяаж Батүчрийн шарга үрээ Төв аймгийн сумын уяаж Отхон баярын халиун үрээ за мөн Дорнгүй аймгийн Далан жаргалан сумын уяаж Мегмар гаравын хул үрээ Хинти аймгийн Баян мөх сумын Адиагийн өвөгийн азарган дэлтэй зэр дүрээ Хинти аймгийн Дархан сумын уяаж Бямб сайхны бороо халдсан үрээ гэсэн 5 соёлон энэ дундал та бүдгийн нүдэн дээр уршилж байна. За Дархан уулын дахилга наадмын хурдан соёлын улсын мөрдийн уралдаан өнөө жил бол одоо ер нь цуны тэргүүн сард одоо болж байгаа. За газар одоо дөнгө сайхан ногоон одоо дэвсгэрээ тавьсан энэ сайхан цаг мөчид Дархан уулынхаа дахилга наадмын хийж байна. Хинти аймгийн Мөрөндөр сумын уяаж Батбаатарын мөрөн дэлтэй хонгор үрээний наадал дээр нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хариат сумын алдарт байж Мегмарын насан буянгийн хонгор гэж Говьсүмбэр аймгийн баяр наадам Шивээгов сумын баяр наадам Далан жаргалан сумын наадам дайрагсан сайхан хонгор үрэн дэлэн хийсэн одоо намжилж байгаа харагдж байна. За энэ бол одоо Дорнгүй аймгийн Айраг сумын Монгол Улсын алдарт байж Нанжил сүрэн Максрын ухаан зэрэг олон сайхан алдарт байжтай адуун сүргийн өгшөлтэй ийм одоо үрээ байна. За соёлын усны уралдааныг Дорнгүй аймгийн Ихэд сумын Балаагийн цогтчрын хонгор алгороо хөтөлсөн хэвээрээ Баян мөнхийн улаан байраа гэдэг айлын адуун сүргийн унган хонгор азарганы төлөө болсон энэ сайхан алгороо өнөөдрийн одоо хурдан соёлын усны мөрдийн уралдааныг өнгөлөөд байна. Хинти аймгийн Эрдэнэ сумын Цолонбаатарын өрөөрөө Хинти аймгийн Галзар сумын уяаж Юурагийн Батман гүйсэн соёлын иргэнгүүд үзүүрийн хэдэн соёлон хөтлөөд байсан өнөөдөр арай жаахан арагшаадсан байгаа харагдж байна. Битүүн өмнөдөө морин дэлтэй өрөн соёлон бол Хинти аймгийн Эрдэнэ сумын Цолонбаатарын өрөн соёлон. За энэ хэдэн соёлонгийн хамгийн ард дээр Хинти аймгийн Мөрөндөр сумын хариат Арханга аймгийн Дарайт сумын уугуул сумын зан Сумьягийн ган хүүгийн өрөөрөө байна. Цаад талд нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Батмөнхийн өрөн үрээ түүний цаад талд нь 29 номертэй мартсан Хинти аймгийн Дархан сумын уяаж Батцүргийн Төвшин жаргалын хэр азраг гэсэн 3 азарган соёлон одоо 2 морин соёлон 1 морин соёлон 2 азарган соёлон уршилж байна. За хүрэн үрээж өнөөдрийн хувьд нэлээд одоо нийлэмгэр дүүхэн мартсан юм үрээ харагдж байна. За түүний урдтал дээр нь Дорнгүй аймгийн Ихэд сумын уяаж Таасрынгийн Зөрөгт Баатарын онгодоо хонгор зэр соёлон энэ дундад уршилж байна. За Хинти аймгийн Дархан сумын уяаж Ичин урдогийн инг мэндийн уйсан иш усрын шарх хүүгийн хөө Отхон жаргалын урдан шарга үрээ. За өнгөрсөн жил одоо нэг вагнат нь төрүүлсмөр Монгол Улсын авраг малчин аюурын сэтэд гэдэг хүний хөө цогтөрдөнхийн одоо унгамар байна. За энэ айл бол одоо бас л одоо Хинти аймгийн Дархан сумын биелдэг думдгийн бороо төгшөлтэй сайн шарга адуутай айлаа. Энэ айлын адуунаас шарга адуугаараа зүгтаахыг райгхийн газар бай. За ингээд өнөөдөр бол одоо Дорнгүй аймгийн Ихэд сумын уяаж Балаагийн зөвтөчрийн хонгор алаг уяагараа төтөлөө. За энэ бол одоо ер нь бас л олон наадамд одоо дээгүүрхэн уралдаж байсан ийм одоо үрээ байгаа. За энэ бол одоо өнөөдрийн урд уралдааныг ер нь тун сүргүүхэн гараа төтөлж байгаа харагдж байна. Саар дээр нь Хинти аймгийн Дархан сумын уяаж Ичин урдогийн инх мэндийн уйсан иш усрын шарга хүүгэн хүү Отхон жаргалын шарга үрээ түүний ардал дээр нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Батмөнхийн азарган дэлтэй хөрөн үрээ Хинти аймгийн Дархан сумын Батцүргийн Төвшин жаргалын хэр үрээ за Хинти аймгийн Эрдэнэ сумын Цолонбаатарын хөр үрээ нэг суумаараа дахиж иргээд өнгөний хэдэн үрээн дээр нийлээ. Хинти аймгийн Мөрөндөр сумын уяаж Сумьягийн ган хүүд 2016 онд Хинти аймгийн Галзар сумд болсон хан Хинтийн дөсийн хорд уралдаанд азарган шарга соёолонгоо түрүү магнат ордуулж байсан уяачаа. За ингээд Балаагийн зөвтөчөр уяачийн хонгор урдураа хөтөлсөн хэвээрээ Дорнгүй аймгийн Ихэд сумаас Монгол Улсын алдарт байж Тогтхойгийн Таасрынгийн хүү аймгийн алдарт байж Зоригт Баатарын савтармаар дөрөв дурсан бол ахаад морин соёлон өнөөдрийн хурд уралдааныг Дархан нутаг дээрээ төдөлж байгаа харагдж байна. За Дашин Янда Арслангийн Дөрсөн нутаг бол Дархан Ихэд сумын зааг нутгаа. Өнөөдөр энэ сайхан зааг нутаг иргэнэг уулын нэлээд баруухан нутгаа соёлын насны уралдаан болж Хинти аймгийн Дархан, Дорнгүй аймгийн Ихэд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Хинти аймгийн Эрдэнэ гэсэн 4
аймгийн дөрвөн өөр сумын одоо морд хөнгөн дурдж байгаа харагдж байна. За ингээд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын яаж Батмөнхийн өрөөрөө хөтөлж эхэллээ. За Батмөнхийн өрөөрөө хөтөлсөн аман үзүүн дээр нь Балаагийн зогтчрын онгораадаг үрэ, Айргийн 3 дээр иш усрын шарх хүүгийн хүү отгон жаргатын шарх үрэ, Ичин орлоогийн инх мэндийн шарх гэж өнгөрсөн жилийн Хинтийн шигшмэл урд уралдааныг хөтөлж уралдаад байсан сайхан шарх газрах Хинтийн аймгийн Баян утга сумдуулсан Сэцэн ханы хурд бүсийн уралдаанд өнгөрсөн 100 Айрыг турдуулсан тэр шарх газрагны бас л одоо удам энд одоо орох байх. За морин шарх соёолон 3 дээрээ за өнөөдөр бол 2 айхтар морин шарган соёолонтой хүрэн үрээ уралдаж байна да. За дархан ихэд нутаг бол одоо өөрсдийнхөө дэвжин дээр ер нь натуу төрүүлэх дуртай. Дээр нь дархан бол шаргатууны сэтэртэй хэлэхүү. 2 шаргатууны нэгэн ч одоо төрүүлж байж бас магадгүй юм байна да. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Батмөнхийн өрөөрөө дазраган үрээ байна. Арай цаахан талд нь одоо хүүхдийн дөрөөгөр дутуу яваад байна. За Говьсүмбэр аймгийн Дорногов аймгийн Ихэд сумын уяаж Балаагийн зүгтжрийн онгораадаг үрээ. За энэ бол одоо бас л сайн адтай айлын адууны унган үрээ Хинтийн аймгийн Гажир сумын аймгийн алдарт уяаж Юурагийн Батмөнх үйсэн ийм одоо хурдан үрээ байна. За өнгөрсөн жил бол одоо Юурагийн Батмөнх уяаж соёолон онгор азаргаа бол Жавтан жаргын хурд уралдаан, Сэцэн ханы хурд уралдаанд одоо төрүүлгэж айрагдуулсан. За энэ жил бол одоо морин онгор соёолон сайн хэлсэн байна. Балаагийн зөгтөчрийн онгор үрээ гараад төтөлсөн. Аман үзүүн дээр нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Батмөнхийн өрөөрөө байна. 1981 оны ардын өмсөлийн 60 жилийн ойд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Цэндийн дөмөр үйгээ хээр азар төрийн их баяр наатанд Алтан мулгийн даагийн хулгайдаг азарганы ард орж аман үзүүлдэж байсан тэр цагаас хойш Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас улсын баяр наатанд одоо морь одоо хайрагдаж азаргаа хайрагдсан нэг нь сайн санахгүй байна. За харын эдийн үрийн дотор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Мегмарын насан буянгийн онгор үрээ байна. За Дорногов аймгийн Айрэг сумын Монгол улсын алдарт байж Магсрын хүн гэдэг хүний одоо Атон сүргийн унган. За энэ онгор үрээ бол одоо азарган үрээ байна. За түүний хартал дээр нь Говьсүмбэр аймгийн Хинтийн аймгийн Морондор сумын уяаж Сумьягийн ган хүүгийн мөрөн дэлтэй хөрөн соёолон бас одоо уршилж байгаа харагдж байна. За хонгор соёолон бяртай юм байна. Энэ жилийн хувьд бол одоо сайхан тамиртай тосон өнгө суудсан ийм одоо соёолон харагдж байна. За өнөөдөр бас нэлээд хөндлөнгийн тоостой ийм өдөр байна. Энэ хөрөн соёолонгийн хөлсөн сайн гарч өгөхгүй байна. Хинтийн аймгийн Морондор сумын Сумьягийн ан хүүгийн хөрөн соёолонгийн хард тал дээр нь Дорногов аймгийн Дадан жаргатын сумын уяаж Мегмар гарвын хул үрээ, Хинтийн аймгийн Морондор сумын уяаж Батбаатарын одоо хонгор үрээ хоёр одоо ирээд нийллээ. За түүний хард тал дээр Хинтийн аймгийн Баян сумын Адиягийн гөгөөгийн азарган дэлтэй сартаа савтэрээр араас нэлээд ширүүхэн хөлтэй ирээд нийллээ. За ер нь одоо амруухан мөр араас ирээд одоо тархлахлаар урдлын мөр мөн амруу явж байгаа цуг явж чаад байдаг ийм одоо төр зургаас ажиглагдж байна. За адилхан одоо яваад араас ирлээ гэхлээр урдлынх нь амруухан байж байгаа дахиад уршилдаг ийм одоо жимтай. За ингээд Адиягийн гөгөөгийн цавтар азарган соёолон ирэхэд Хинтийн аймгийн Морондор сумын уяан дээрс мордсон морин дэлтэй сайхан хонгор соёолон бол дахиад одоо уршилж байгаа харагдж байна. За энэ хонгор соёолон бол Хинтийн аймгийн Морондор сумын уяаж Батбаатарын хонгор гэдэг соёолон байна. За ер нь нэлээд одоо сүүлээ биенээсээ хөн дээр үлчгсэн. За нэлээд одоо явж байгаа соёолон байна. За Хинтийн аймгийн Дархан сумын Батсургийн төвшин жаргалын хээр үрээ цөв тал руугаа жаахан ханраад байгаа харагдж байна. Тэр сайн тал руугаа жаахан ханраад байгаа харагдж байна. За хараа дутуухан бол одоо нэг ханардаг. Хоёрдугаар тэгвэл зам давтахгүй хурдан одоо бол одоо ер нь хоёр тийшээ сайлалцаад байдаг ийм тал бас бий. За ингээд Хинтийн аймгийн Баян сумын уяаж Адиягийн гөгөөгийн цавтар үрээ, Хинтийн аймгийн Морондор сумын уяаж Батбаатарын хонгор үрээ хоёр уршиллаа. Урд тал дээр нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мегмарын насан буянгийн азарган дэлтэй хонгор үрээ, түүний урд тал дээр Хинтийн аймгийн Эрдэнэ сумын Цуланбаатарын өрөөрөө Хинтийн аймгийн Гажир сумын уяаж Юурагийн Батмөнх үйсэн уршилж байна. За өнөөдрийн хэдэн соёолон өнгөрийн хэдэн соёолонгийн хойтлолт нэг сайнд нэг энэ хоёроо явж байгаа дөрвөн соёолонгийн дунд нэг 10 мөрний зайтай байна да. За адилхан урдан адуунд бол 10 мөрний зай гэдэг бол газрын 3-2 явцсан байхад их л зай санагдж байна. Хинтийн аймгийн Баян сумын Адиягийн гөгөөгийн азарган зайр соёолон урьдчилгана. За энэ бол одоо ер нь нэлээд одоо том аралтайхан юм одоо соёолон харагдж байна. За ингээд урдан соёолын насны мордын уралдааныг 2 шарга үрээ хөтөлсөн хэвээрээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Батмөнхийн өрөөрөө, Дорногов аймгийн Ихэд сумын Балаагийн зогтчрын онгораалаг үрээ. За мөн одоо Хинтийн аймгийн Дархан сумын уяаж Ичин орлоогийн инх мэндийн үйсэн иш усрын шарг хүүгийн хүү отгон жаргалын шарг үрээ гэсэн 3 үрээ хөтөлсөн хэвээрээ 4-5-2 үрээ энд одоо зурагт нэлгэснээр харагдж байна. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мегмарын насан буянгийн онгор үрээ. За азарган дэлтэй хөрөөрөө айхтар мөрөн соёолонтой зурулж байна да. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Батмөнхийн өрөөрөө. За энэ бол одоо өнөөдөр ер нь тун хурдан байгаа үрээ байна. Үзүүрийн шарга соёолон хоёр соёолон бол өнөөдөр үнэндээ бас хурданхан байгаа харагдж байна. За дархан бол одоо дархан уудынхаа ингэрт одоо шарга адуу төрүүлж одоо ер нь байг гэхийн газаргүй да. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Батмөнхийн өрөөрөө сайхан газар болохоор ийм үрээ харагдж байна. Нилийн голоороо одоо түүхэр дүүхэн үрээ харагдаад байна. За
За ширэг соёлын одоо жаахан цайдмаар одоо ичээд хөрөөрөө самбайдарлаа те. За хөрөөрөө хүүхднүүд харагдаж явуулж байна. Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Батмөнхийн хөрөөрөө. За шараг үрээ өнөөдөр ч юм дийж магадгүй юм байна да. Хөрөөрөө ч одоо азархан үрээгээд үзүр дээр ирээд арай л одоо жаахан шаагдаг юм биш үү. Шараг бол одоо ер нь тун уужуухан байгаа үрээ байна. За ингээд дархан уулын дахиад 2018 уралдааны хурдан соёлын насны мөрдийн уралдаанд газар газрын хурдан жандас 61 соёлын бүртгүүлээд гарааныхаа зурхаа дээрээс иргэснээс Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяж Мегмрийн насан буянгийн хонгороо Хинтээ аймгийн Дархан сумын Ичин урлагийн их мэндийн уйсан отхон жаргалын шараг үрээ түрүү магнат ортой Сүмбэр сумын Мегмрийн насан буянгийн хонгороо аман хүзүүдэж Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Батмөнхийн хөрөөрөө 3 турталаа. За 4 гарсан цагаас эхэлж өнгөрсөн Дорногов аймгийн Ихэс сумын Балаагийн зөвтөчний хонгораадаг үрээ 4 турталсан бол Хинтээ аймгийн Газар сумын Юурагийн Батмөнхийн уйсан Хэрлэн сумын Цолбон Баатрийн хөрөөрөө 5, Дархан сумын Усан Баатрийн бор хадсан үрээ 6, Баян сумын уяж Гөөгөөгийн Зэвтэр үрээ 7, Дорногов аймгийн Дадан жаргалын сумын Мегмар гаругийн хол үрээ 8. За 9 Хинтээ аймгийн Мөрөндөр сумын Батбаатрийн хонгор үрээ 9 туртаж Хинтээ аймгийн Дархан сумын Батцэргийн төвшин жаргалын хээр үрээ 10 турталаа. За өнөөдрийн Дархан уулын дахиад наадын 10 соёлмор. За Хинтээ аймгийн Бороондор сумын уяаж Батчрын шараг соёлон 11 турталаа. Хинтээ аймгийн Бороондор сумын уяаж Сумьягийн ан хүүгийн хөрөн соёлон өнөөдрийн төршөнгөнд явсаар хагаад 11-2-оор хурдж явах шиг байна. Хинтээ аймгийн Бороондор сумын Мөнх хөлрийн хонгор үрээ бас нэлээд дээгүүр орж байгаа харагдж байна. Сарын соёлон харъя. За ер нь нэлээд хол тасарсан юм байна. Соёлонгууд бол одоо өнөөдрийн хурдан соёлонгийн уралдааны өнгөний хэд бол одоо нэлээд хол тасарсан байна. За Дорногов аймгийн Ихэд сумын яриад Монгол Улсын алдарт уяж тогтхоонгийн таасрынгийн хүү Цоригт баатрийн хонгор зэр соёлон бас нэлээд дээгүүр орчиж байгаа. Энэний ард нь явж байгаа харагдж байгаа шиг байна. За одоо баяртай байна. Сайхан зохион байгуулалт сайхан наадам болж байна. Өнөөдөр дөрвөр давхлаа. Таних вэ? Энэ өгсөл нэг хонгор азаргүй. Тэгээ Улаанбаярын нэг хонгор азаргны өгсөлтаад. Өмнөд яаж тавьчихсан юм бэ? Өмнө нь орж барьж байгаагүй энэ зүйл. Сая нэг ганц тийм яаж нэг гэрээ юмд л орсон. Энэ Хинтээ аймгийн Цолонбаатар гэдэг хүний одоо манай дэв Батмөнх гээд аймгийн алдарт уяж гашарын тэр үеж одоо тэр Цолонбаатар гэдэг хүний одоо ингэ тавлчаад байгаа юм. Бас битүү одоо өмжлөд оролцож. Энэ Нөдөн гашар сумын наадамд орсон. Тий, энэ миний шаргамар өнгөрсөн жил хязгаарлан насандаа нэг 1000 балчны наадам төрүүлээд тэгээд 2 дахь уяан л энэ болж байгаа. Тэгээд бас Дархан уулынхаа наадамд дахилгын наадамд бас төрүүлсэнд маш их баяртай байна. Тэ миний шаргамар бол миний хадамдуу бас надад бэлгэнд өгсөн. Миний хөөд бэлгэнд өгсөн ийм морьгоо. Ил өгсөн хаанах юм бэ? Эцэг их тал. Эцэг их тална гэж ярих юм бол одоо Монгол улсын авраг малчин аюурын Сэдэд гэдэг хүний унган адуудаа эцэг их тал аль тал нь тэр хүний л унган адуу юм байгаа. Тэ. Өнөөдрийн наадмын тухайд та ямар бодлоо байна? Наадам сайхан зохион байгуулалтаа болж байна. Яг хуу Тэнгэр ангаан нэг салхигээс тооцвол үнэхээр сайхан наадам болж байна. Тэгээд одоо манай Дархан нутгийнхан бас уул усаа дахиад бас нэлээдгүй сайхан баяр хөөртэй байж байна. Одоо удахгүй хор бороо хайрлаад байгаль дэлхий бас сайхан дэлгэнээд ногоо цагаа дэлгэрэх бахаа л гэж миний хувьд бол бодож байна. За би Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат насан буян гэж хүн байна. Миний соёлон бол болохоор Дорногов аймгийн Айраг сумын Монгол Улсын алдарт уяж Магсрын ухна гэдэг хүний унган адуу. Манай найз Алтан цулгын найзаас авсан юм би. Хонгор үрэмэл. За ер нь сумын наадам 4-5 хайртай. 4 хайртай болж байна. Энэ жилийн анхны уралдаан. Дараагийн наадам хаана вэ? За тэгээ морь харж байгаа болох үү те. Хинтээ Дархан сумын Дархан хамаалын дахлах төрөсөн хурдан соёлын насны мөрдийн уралдаан удаа дараагаараа төвхөн ирсэн хурдан хөлбөрсөн юм. Хинтээ Дархан сумын уяж шаргуугийн матган жирлын шарга Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяж насан буянгийн хонгор Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяж Батмөнхийн хүн Дорногов аймгийн Ихэд сумын уяж Цогточны хонгор алаг Хинтээ аймгийн Хэрлэн сумын уяж Цолбон Баатрийн хүн эдгээр хурдан соёлонгийн атранаас шидэж жагтнаас сонгож сүтээ гүний өнөг сүтээ надын чимэг эдгээр хурдан хөлгийн эрхэм 88 шүнжиргүүл
Таандрын сөйөг ярылдылсын, забылдырға хүчің соңғылдылсын, төсәкін жеккен сәлбілділсын, түбір қаптай тұрғылдылсын. Құдай сақын жоға құтылдылсын, тұрғы сақын бейе құлылдылсын, шашыр сақын ділде сақсылдылсын. Çalım sakın suda sambal olsun, etçik durun, hücük kadın olsun, etçik durun, doğru yarıldılsın. Bitker hortum hülki koyutsaysın, uya açıtman. Kuda daradın hülsü çormen sırtıl tarda, uya tarudun, kişi buldun, olsun hülsüne sıkır oldun. Ora tavgin her çıkamda, toğduk çaktorin sacir oda, toğduk hülsüne namsı çürtse, tavgın girin takır oda. Ada giren hasır mahfın yakında mınnaktın soyunda toğin dirigi tartadın, tavuk digan aranın bukta huradadık. Bitme, öyle işler olsun maktap çalışıyor, erken temanda çalışıyor, çıktık. Tatlımın öptürün yeteri hortangandan vurgur. Хинти аймгийн Дархан сумын Дархан уулын дахилга наадмын соёлын усны уралдаан төрүүлж яригдсан мөрдийн стэд цолыг дуудаж шагналыг гардуулан өгч байна. За хурдан соёлынгийн уралдаанд төрүүлсэн соёлон Хинти аймгийн Дархан сумын Андын хурд галуу яаны хамт олон ивент дэтгэж шагналыг гардуулан өгч байгаа аман үзүүлсэн соёлынгийн шагналыг 2 дугаар огийн уяач Батнурвын бат сайхан гардуулан өгч байна. За мөн 3-4 турталсан мөрний шагналыг Дорногов аймгийн Хинти аймгийн Дархан сумын 1-р огийн уяач Цингэн баясгын цогтгоо 3-р огийн уяач Санжаажавын Наран баяр нарын тэтгэж шагналыг гардуулан өгч байна. За мөн 3-р мөрний уяач шагналыг манай Горондрын Бабаяч Батларын Батцаахнаар гардуулж байна. Саинхүү Дархан уулын дахилга 2018 наадмын хурдан хязаалан гарааныхаа зургаа дээрээс ирэхэд бэлэн болсон игэнжээ. За оржидоо мандалагч тохио өгснөөр хурдан хөлөгмөрдийн ам дөрвөн туурай хөрс дэлхийг хөгөлцөөж Монголын хөлөгмөрд гарааныхаа зургаа дээрээс ирэглээ. За өнөөдрийн хурдан хязаалангийн уралдаанд газар газрын хурдан шандас 47 үрээ мордсон Хинти аймгийн Дархан сумын уяач Пунцгийн үеийн хүү Батбаярын одоо хурдан хонгораалаг үрээ хамгийн наадал цаа явж байгаа харагдлаа. За хурдан хязаалангийн уралдааны өнгөний хэдэн үрээ өнөөдөр ер нь тун бөөнд дүүхэн байгаа харагдж байна. За хурдан хязаалан уралдааны өнгөн дээр Хинти аймгийн Баян мөнгө сумын уяач Эрдэнэ төгсгийн зээр дүрээ гэж энэ азархан дэлтэй цэнгэр зэжнэнэтэй сайхан зээр дүрээ бол Эрдэнэ төгсгийн зээр дүрээ байна. За түүний урд талд нь Дорногов аймгийн Ихэд сумын уяач Ган сайхны Намун зулын хээр үрээ гараад иржээ. Хинти аймгийн Дадал сумын уяач Нэмагийн урган адуу Дорногов аймгийн Ихэд сумын уяач Ган сайхны Намун зулын одоо хурдан хээр үрээ гараад ирсэн бол түүний ард талд Хинти аймгийн Баян мөнгө сумын уяач Эрдэнэ төгсгийн зээр дүрээ байна. Хинти аймгийн Морондөр сумын уяач Сумягийн хан хүүгийн унган өнгөрсөн жил Говьсөнбөр аймгийн Баяр наадмын дөрөв туртуулсан хээр хүрүүрээ цээж нэмнэтэй гараад ирсэн бол түүний ардаар ногоон өвчтөй хүүхдээ сайхан баруураа Хинти аймгийн Дархан сумын Баяр хүүгийн мөрөгдөг үрээ гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За ингээд өнөөдрийн хурдан хязаалангийн уралдааныг Дорногов аймгийн Ихэд сумын уяач Балаагийн зогтөжрийн зайр дүрээ хөтөлсөн аман хүзүүн дээрх адиалан нэмнэтэй хээр үрээ арай шүтлэн биш байгаа да. Нилээн жижигхэн үрээ аах чинь за энэ ер нь бараг шүтлэн байж мэдхээр үрээ байна. За Дорногов аймгийн Ихэд сумын харьяат Ган сайхны Намун зулын хээр үрээ гараад ирсэн өнгөн дээрээ гараад ирлээ. Хээр үрээ хөтөлж өгсөн аман хүзүүн дээр нь Дорногов аймгийн Ихэд сумын уяач Балаагийн зогтөжрийн зайр дүрээ, Айргийн 3 дээр нь хээр үрээ, 4 дээр Дор Хинти аймгийн Баян мөнгө сумын уяач Эрдэнэ төгсгийн зайр дүрээ, Айргийн 5 дээр Хинти аймгийн Дархан сумын уяач Баяр хүүгийн баруураа гэсэн 5 үрээ нүүрсэн өнөөдөр та бүдгийн нүдэн дээр Дархан уулын дахилга наадмын хурдан хязаалангийн уралдааны үзүүрийн давж аахан уршилж байгаа харагдж байна. За арын эдийн үрээг манай зурлаачийн дуран дараа утгаад Хинти аймгийн Морондөр сумын Юндөндөржи хурдан саар дурын дундад явж харагдж байна. Хинти аймгийн Дархан сумын уяач Пунцгийн үеийн хүү Батбаярын хонгораалаг үрээ тэр цаатлаар гарч ирээд уршилж байгаа. Түүний ард дээр байгаа морин дэлтэй хээр үрээ орж ирж байна. Энэ Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын уяач Нямцрэнгийн Баяр сүгтийн хурдан хээр үрээ үзүүрийнх нь хэдэн үрээрээ уршиллаа. 47 номертэй эмэгтэй хүүхэд унсан сайхан хамарцхан хар үрээ мөн одоо уршилж байгаа харагдж байна. Энэ дундлын үрээнүүд дотор за арын үрээнүүд дотор Хинти аймгийн
дархан сумын уяаж Бориагийн онгор гэдэг үрээ 60 номертэй сайхан азарган онгор үрээр уралдж байгаа. Тэр манай зурагдаачийн дунд сая нэг дөнгөж харагдаад өнгөрлөө. Хурдан задангийн уралдааны дунд талд нь ногоо нэмнэтэй хүүхэд усан хүрэн алдсан үрээ Хинтээ аймгийн Борондор сумын Юндэн дөржин хүрэн алдсан үрээ гараад ирсэн уршилдаа. Өнгөрсөн жил сумынхан байр нааданд их насны мөр төрүүлгээ сая одоо 10 гарнадаар хурдуулсан Юндэн дөрж уяачийн зээр талдсан үрээ Хинтээ аймгийн Борондор сумын Сумьягийн ганхуугийн хэр үрээ тэр цааталд 10 номертэй уршилж байгаа бол наадалд нь Хинтээ аймгийн Борондор сумын Юндэн дөржин саар дураа 130 хэдэн номертэй сайхан саар дураа мөн одоо цул цааталж өнгөний хэдрүү уршилж байгаа харагдж байна. За энэ ардын хэдэн үрээн дээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Баасан хүүгийн өрөөрөө гарч ирлээ. За энэ жилийн одоо Дорногов аймгийн ихэд суманд болсон Монгол улсын одоо хаврын одоо тэргүүн сард болсон уран уурагчдын тэмцээн төрүүлсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Баасан хүүгийн одоо хурдан хүрэн үрээ тэр арын хэдэн үрээн дээр гарч ирж байгаа харагдж байна. За ингээд өнөөдрийн урдан залангийн уралдааны Хинтээ аймгийн Дадан сумын уяаж Нямагийн унган адуу Дорногов аймгийн ихэд сумын уяаж ганц сайхны наман зулын хэр үрээ гараад төтөлөө. Аман үзүүн дээр нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Нямзүрэнгийн баяр зүгтээ хэр үрээ. Гурав дээр Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Гонцгийн үеийн хүү Батбаярын хонгор алга үрээ яваад Хинтээ аймгийн Баян сумын уяаж Эрдэнэ төгсгийн зээрдгээр наадалдаар нь байна. Өнгөрсөн жилийн Говьсүмбэр аймгийн баяр нааданд 4 дурлаад Борондор сумын нааданд төрүүлсэн Хинтээ аймгийн Дархан суманд болсон бүсэд одоо ихмэр 8 дурдуулж байсан Хинтээ аймгийн Баян сумын уяаж Эрдэнэ төгсгийн одоо зээр дүрээ. За түүний арын хэдэн үрээн дээр Хинтээ аймгийн Дархан сумын Баяр хүүгийн одоо хурдан бар үрээд нийлээ. Түүний ард дээр нь Хинтээ аймгийн Дорногов аймгийн ихэд сумын уяаж Балаагийн зөгтөчний хурдан зээр дүрээ цаатаар нь уршилж яваад Хинтээ аймгийн Борондор сумын Сумьягийн ганхуугийн морин дэлтэй хэр үрээ цаатлаар нь мөн ирээд одоо нийлж байгаа харагдж байна. За өнөөдрийн урдан залангийн уралдааны хамгийн ард дээр байгаа нь өсгий цагаан одоо сайхан зээр дүрээ бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Баасан хүүгийн зээр гэдэг үрээ 8 номертэй мордсон Баасан хүүгийн зээр гэдэг үрээнд уршилж байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Борондор сумын уяаж Юндэн дөржин зээр татсан үрээ. За түүний урд тал дээр нь Говьсүмбэр аймгийн Дорногов аймгийн уяаж Дорногов аймгийн ихэд сумын уяаж Балаагийн зөгтөчний хурдан зээр дүрээг Хинтээ аймгийн Алсар сумын аймгийн алдарт уяаж Юурагийн Батмаг байсан зээр дүрээ урд тал дээр нь байна. За түүний урд тал дээр Хинтээ аймгийн Борондор сумын уяаж Сумьягийн ганхуугийн хэр үрээ байна. За ганхуу яж өнөөдөр 3 насны мөрд гурвангийн өнгөнд одоо сайхлаа. За хэр үрээ бол одоо ер нь 7-8-ийн багцаанд туршиж байгаа харагдж байна. Балаагийн зөгтөжрээ хэр зээл дүрэний ард тал дээр нь байгаа хэр үрээ юм байгаа. За өнөөдрийн урдан залангийн уралдаанд Дорногов аймгийн ихэд сумын уяаж Санчирын зээл дүрээ араас орж ирлээ. Энэ опо цуун нэмнэтэй сайхан зээл дүрээ бол Дорногов аймгийн ихэд сумын уяаж Санчирын зээл гэдэг дүрээ одоо энэ дуртад уршиж байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Баяр хүүгийн бар үрээ гэдэг ногоон хувцастай хүүхэдтэй сайхан бар үрээний цаатлаар нэг жижигхэн зээл дүрээ уршаад байгаа. Энэ бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Баасан хүүгийн өрн зээл дүрээ байна. За ингээд өнөөдрийн урдан залангийн уралдааны өнгөний нэг 10 гаруй үрээ уршилж байгаа бол арын хэдэн үрээн дээр Хинтээ аймгийн Баян сумын уяаж Адиагийн гөгөөгийн өрөөрөө Хинтээ аймгийн Дархан сумын инх тулгын хэр үрээ хоёр одоо нэлээд ширүүхэн өлтөө уршилчдаа. За Хинтээ аймгийн Баян сумын уяаж Адиагийн гөгөөгөө азарган цэвтэр үрээ 6 турдуулсан бол ахаад их цаалан өрн үрээ нэлээд дэхэн татгараад ирсэн 14 тавар ширүүхэн өлтөө уршилаад ичиж байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Дархан сумын уяаж инх тулгын хэр үрээ энэ хэдэн үрээний цаатлан хэдэн үрээ хөдөлсөн уршилж байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Борондор сумын уяаж Юндэн дөржин саар дураа тэр шүтлэн саар дураа хоёр хоёулаа басатаа сайхан дээгүүрхэн гараад ирсэн уршилдаа. За өнөөдрийн урдан залангийн уралдааны дундлын хэдэн үрээний дотор цавьдэр алдсан үрээ тэр цаатлаар нэг ороод ирсэн Хинтээ аймгийн Дархан сумын Бориагийн алдсан үрээ энэ дундад мөн ороод ирсэн байгаа харагдж шиг байна. За өнөөдрийн урдан залангийн уралдаанд Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Юндэн дөрж байгаа бол одоо халдсан өрөө 7 турдуулсан өнөөдөр ахаад халдсан өрөө нэлээд дэхэн талгараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За 13 номертэй Хинтээ аймгийн Дархан сумын Бямбажвийн цавьдэр халдсан үрээ гэдэг байна. 13 номертэй сайхан цавьдэр үрээ бол Хинтээ аймгийн Дархан сумын Бямбажвийн цавьдэр үрээ байна. За араас Хинтээ аймгийн Дархан сумын уяаж инх тулгын хэр үрээний дундад уршилж байгаа харагдж байна. За инх тулгын хэр үрээ бол одоо өнөөдөр нэлээд доохон татаас уршилсан Хинтээ аймгийн Дархан сумын уяаж инх тулгын азарган дэлтэй хэр хязаалан за энэ дундад уршилж байна. За үзүүрийн хэдэн үрээний дотор шүтлэн үрээ бас ганц нэг харагдаад байгаа шүү шүү. Хинтээ аймгийн Дархан сумын Баяр хүүгийн бар үрээ гарсан цагаас эхэлж үзүүрт уралдаж байгаа жаахан аршилсан байна. За хүүхэд нь бол одоо гуйдаж байна. За үзүүр арайч одоо болоогүй нэгэнт одоо өнгөнд гарч ирээ суусан үрээг бол одоо хурцлуулах ахиж одоо хурцлуулах бас амаргүй. За ингээд хурдан залангийн уралдаанд Хинтээ аймгийн Борондор сумын уяаж Юндэн дөржин зээр талдсан үрээ. За Хинтээ аймгийн Баян сумын Адиагийн гөгөөгийн нэг атгар дуухан жижигхэн өргөн үрээ тэр араас ер нэг даамет дуухан яваад гарч ирээд үзүүрийн хэдэн үрээний ард дээр ирээд нийлжээ. Тэр цаатлын араа өргөн үрээ урд талд нь Дорногов аймгийн ихэд сумын уяаж Балаагийн зөгтөчрийн одоо хурдан өргөн халдсан үрээ гараад ирсэн бол түүний урд тал дээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Баасан хүүгийн одоо хурдан өсвий цагаан зээр дээрээ гараад ирсэн уршилдаа. За малхын удам тал нутаг зүүн тийшээ
өргөжлөө дархан уул одоо тэгээд цаашаа ахиа сайхан тал нутаг Ясаар иргэний уул хүртэл 60 км сайхан энэ 50 тал нутагт өнөөдрийн дархан уулын дахидаг наадмын урдны цаадан удруулж байна. Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын байж Баасан хүүгийн өсгий цагаан өрөөрөөний наатал дээр нь Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын Нямзрынгийн баяр сүхтэй хэр үрээ байна. Энэ дархан Хинтээ аймгийн Дорногов аймгийн Ихэд суманд тусан аймгийн бүсийн урдталд айрагжсэн үрээ шиг санагдаад байх юм. За түүний задлалд нь Хинтээ аймгийн дархан сумын байж Хонцгийн хүүгийн хүү Батбаярын хонгоралдаг үрээ гараад ирсэн уршилаа. Дархан нутгийнхаа одоо наадамд өнөөдөр дархан уулынхаа дахидаг наадамд хонгоралдаг үрээ нэлээд ихэн талд гараад ирсэн Хонцгийн одоо хүүгийн хүү Хуйгийн Батбаяр одоо аймгийн алдарт байж Хуйгийн хүү Батбаярын одоо хурдан хонгоралдаг үрээ байна. За ингээд өнөөдрийн урд дааныг Хинтээ аймгийн Бороондор сумын байж Сумьягийн хаан хүүгийн унган дуу өнгөрсөн жилийн Говьсүмбэр аймгийн баяр наадамд дөрөв дурдсан Хинтээ аймгийн Маямаг сумын байж Эрдэнэ төгсгийн зээрдүрээ өнгөлж өгсөн аман үзүүн дээр нь Аранга аймгийн Ашаад сумын яриад Монгол улсын залуу аврагч Чимдэрэгжний Санжаадан бэмбэлгэн төгсөн Дорногов аймгийн Ихэд сумын байж ганц сайхны намын зулын хэр үрээ байна. Энэ хэр үрээ Хинтээ аймгийн Баян Дадал сумын байж Нимагийн унган адуу байна. Эзэн Чингис Богдын аавраг их нутгаас одоо тэнцсэн энэ сайхан өнөөгнөөр Хинтээ аймгийн дархан уулын тахилга наадам дархан сумын дархан уулын тахилга наадмын урдан цаадангийн уралдаанд аман хүзүүн дээр гараад ирсэн. За айхтар дүүхэн ундаг хүүхэд байна да. Хурд дэлэн дээр нь жолоог натгаад дардсан хоёрын хэр үрээний хүүхэд бол тун гойхон ундаг байна. За өнгөний зэр дүрэний хүүхэд ч гэсэн хөл гараа хөдөлдөг бас л одоо чамийнхан ундаг нөхөр байна да. 4-5 наснасаа дөрөв дээр дэнцэж өссөн энэ Монгол хүний одоо уугуул хөдөлмөр бол хурдан мөр өмнөх уяа гараг ухаан юм аа. За ингээд Хинтээ аймгийн Маямаг сумын Эрдэнэ төгсгийн зэр дүрээ хөтөөцсөн Дорногов аймгийн Ихэд сумын засаг дарга ганц сайхны намын зулын хэр үрээ аман хүзүүн дээр за харин эдэн үрээн дээр Говьсүмбэр аймгийн Уяаж өнөөдрийн одоо хурдан Хэсалангийн уралдаанд хэр үрээ одоо тун дээгүүр уралдаад байгаа Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын уяад Нямзрынгийн баяр сүхтэй хэр үрээ Хинтээ аймгийн дархан сумын уяаж Хуйгийн Батбаярын хонгоралдаг үрээ Дорногов аймгийн Ихэд сумын уяаж Балаагийн зөвтөчрийн зэр дүрээ за мөн одоо Дорногов аймгийн Ихэд сумын уяаж Санчрын зэр дүрээ гэсэн энэ эдэн үрээ өнгөд гараад ирсэн уршиж байна. За урдан цаадангийн уралдааны үзүүрийн үрээ рүү Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын уяаж Нямзрынгийн баяр сүхтэй хэр үрээ Говьсүмбэр аймгийн сүмбэр сум өнөөдөр 3 насны уралдаанд 3 уланд нь айраг авахд ер нь тун ойрхон болж дээ. Хэр үрээ бол одоо ер нь хизээд нэг давхан шиг айрагч магадгүй бол өвчдөө. Хинтээ аймгийн дархан сумын яаж инх тулгын хэр үрээ гэдэг ихэл дороос нэхэж ирээд өнгөний хэдэн үрээн дээр нэг сайхан ирээд арай жоохон одоо сулдарч явах шиг харагдж байна. За энэ бол аргагүй араас нэгсэн үрээ Хинтээ аймгийн дархан сумын яаж инх тулгын хэр үрээ байна. Түүний урд талаар Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын Нямзрынгийн баяр сүхтэй хэр үрээ гэсэн энэ хоёр хэр үрээ үзүүрийн хоёр үрээний ард дээр одоо дахиж мэхэж ирлээ. Хинтээ аймгийн дархан сумаас дийлдэг дэнгийн борууд гэж одоо хурдан сайн адуу бол дэйхэн үед одоо байсан ийм одоо түүхтэй. За ингээд Хинтээ аймгийн Маямаг сумын яаж Эрдэнэ төгсгийн зэр дүрээ энэ өдрийн урдан цаадангийн уралдааныг тунч түүрэг хүүхэн баталж байна. Аман хүзүүн дээр нь Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын Нямзрынгийн баяр сүхтэй хэр үрээ айргийн 3 дээр Дорногов аймгийн Ихэд сумын байж ганц сайхны намын зулын хэр үрээ за намын зул яаж өнгөрсөн жил Дорногов аймгийн Ихэд сумд тусан аймгийн хойд улсын уралдаанд 2 даг дараагаар нь оруулсан улсын баяр наадамд хүрэн азаргнаас одоо 20 гарнаатаар хурдж байсан юм яачаа. За арын өрөөнүүдээр Хинтээ аймгийн дархан сумын яаж инх тулгын хэр үрээ ард дээр ирээд нийллээ. За энэ бол одоо жижигхэн их мөндөр дүүхэн үрээ байна. За хэр заадан энэ одоо шүтлэнч байхаа бас түнс ихгүүд үрээ байх шиг байхын хэр үрээ. За ингээд өнөөдрийн урдан заадангийн уралдааны эхний 2 үрээ бол одоо эхний 3 үрээ бол одоо хоорондоо ташаа дэрлээтэйгээ ойрхон юм аа. За харийнхан 4 үрээ бол одоо бас л алсхан байгаад байсан айртууд байна. Инхтлгийн хэр үрээ. За айргийн тав дээр орж иж байгаа сайхан зэр дүрээ Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын байж Баасан хүүгийн өрн зэр дүрээ Хинтээ аймгийн дархан сумын байж Хонцгийн Хуйгийн хүү Хуйгийн Батбаярын хонгоралдаг үрээ түүний ард тал дээр нь яваа Хинтээ аймгийн Маямаг сумын Адиагийн гөөгөөгийн өрөөрөө гэсэн энэ 7-8 үрээ одоо өнгөршөлнаа. За Дорногов аймгийн Ихэд Говьсүмбэр аймгийн сүмбэр Хинтээ аймгийн Маямаг дархан гэсэн 4 сумын мөрдөл алагдаад байна да. За азарганы уралдаанд алтан ширээ ихэд дэлгэрэх 3 алагдаад байна гэдэг шиг өнөөдөр бол 4 өөр сумын 4 одоо 4-5 үрээнүүд л одоо өнгөнд уралдаад байна. Дорногов аймгийн Ихэд сумын яаж Балаагийн зөвтөчрийн зэр дүрээ гарсан цагаас их сайхан өнгөнд уралж байгаа дараа жаахан аргашилсан бол ахиц ихэд айргийн 5 үрээний ард дээр тун ойрхон залгаатайгаар ирлээ. Хинтээ аймгийн дархан сумын яаж Хуйгийн Батбаярын хонгоралдаг үрээ мөн одоо нэлээд ойрхон ирсэн байгаа харагдж байна. За арын эдэн өрөөн дээр Дорногов аймгийн Ихэд сумын яаж Санчрын зэр далдсан үрээ тэр араас мөн баха. Хинтээ аймгийн дархан сумын Боорьёгийн халдсан үрээ байх шиг байх юм. Хинтээ аймгийн дархан сумын байж Боорьёгийн халдсан үрээний ард дээр Говьсүмбэр аймгийн Дорногов аймгийн Ихэд сумын байж Санчрын зэр дүрээ гараад ирсэн байх шиг байна. За Пунцгийн Хуйг алдартын хүү Батбаярын хонгоралдаг үрээ өнөөдөр бас л дээгүрхэн гараад ирсэн уршилж байна. Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын байж Баасан хүүгийн хөрөн өрөөний цааталдаар Хинтээ аймгийн Маямаг сумын байж Адиагийн гөөгөөгийн морин дэлтэй хөрөн үрээ уршилж байгаа бол Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын байж Нямзрынгийн баяр
сүхтэй хээр үрээ өнгөний 2 үрээн дээр нэг очиад дахиад үлдсэн үзүүрийн 2 үрээ ахиад тарлж байна. За энэ 2 бол одоо амруухан яваад байгаа юм 2 үрээ хүүхэд нь ганц гараа хөдлөхгүй юм а 2 үрээний Хинтээ аймгийн Баян мөнгөсмийн Эрдэнэ төгсгийн зэр дүрээ. За энэ зэр дүрээ бол Сумигийн анхүү алдартын унган одоо ийм урдан үрээ байна. Өнгөрсөн жил Сумынхан баяр наадмын төрүүлээд Говьсүмбэр аймгийн баяр наадмын дөрөв турдсан зэр дүрээ буруу тийшээ жаахан ханараад өгшөг байна. Дорногов аймгийн Ихэд сум бол одоо хизээнээсээ хурдан хүлэг мордорын алдартай. Алдарт Монголын говь талнуудыг даасан алдарт их уяаж олон түмнийхээ дунд онгой хэмээн алдарсан оргийн адил уяачийн төрсөн нутаг олон зулуудын удамтай энэ сайхан нутгаас Дорногов аймгийн Ихэд сумын ганц сайхны намын зулаа хээрүүрээ гараад байсан аман хүзүүн дээр хүүхдний айхтар хүүхэд салгаа цаагаар нуралдуулчихлаа да. Зэр дүрийн хүүхэд наагур яваад байна. За энэ бол одоо Хинтээ аймгийн Баян мөнгөсмийн Эрдэнэ төгсгийн зэр дүрээ. За хээрүүрээ хоёр талаар нь тайвалжуулаад одоо хараад барсангүй зэр дүрээ бол холдлоо. За ингээд өнөөдрийн дархан уулын дахлаг наадамд Хинтээ аймгийн Баян мөнгөсмийн Эрдэнэ төгсгийн зэр дүрээ түрүү магнат турталаа. Аман үзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Нямсрынгийн баяр сүхтэй хэрүүрээ аман үзүүнд урдуулсан бол Дорногов аймгийн Ихэд сумын уяаж ганц сайхны намын зулаа хэрүүрээ 3 турталж Хинтээ аймгийн Баян мөнгөсмийн Адиагийн гогогийн өрөөрөө 4 турталж Дархан сумын уяаж инх тулгын хэрүүрээ тавлаа. Дорногов аймгийн Ихэд сумын уяаж Балаагийн зөвтөчрийн зэр дүрээ гарсан цагаас эхэлж өнгөрсөөр угаа 6 турталсан бол Дархан сумын уяаж Хуйгийн Батбаярын хонгор хаалдаг үрээ 7 турталаа. За 8-9 үрээнүүдийг манай зураглаачийн дунд харуулж байна. Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Боорьягийн хонгор хатсан үрээ 8 дээр орж ирж байгаа харагдж байна. 171 номертэй сайхан хөрөн үрээ байна. За 9 дээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Баасан хүүгийн сартай хөрөн үрээ 9 дээр орж ирж явах шиг байх юм. За 10-11 үрээ Дорногов аймгийн Ихэд сумын Санжирын зэр дүрээ Дархан сумын Баяр хүүгийн мөр үрээ 2 нэлээд нэг орж явах шиг байна. За арын үрээнүүд дотор 13 номертэй савтар үрээ Хинтээ аймгийн Дархан сумын уяаж Бямбжвийн савтар үрээ энд бас нэлээд нэг орж ирлээ. За 70 номертой ногоон хувцастай хүүхдээ Баян мөнгөс хийж болж байгаа. Огшил хаанд бай. Энэ Бороондор сумын аймаг алдарт байж хангуугийн унгаад. Тэгээ энэ жил анхныхаа наадамд уулзаж төрүүллээ сайхан байна. Нодон 4 жил Говьсүмбэрт дөрөв тулсан Бороондорт төрүүлсэн. Хамгийн том амжилтууд нь. Тий, том амжилтуудаас. Эцэг их талдаа хурдалж ирсэн яваад байна. Эцэг нь хурдан байсан. Эцэг нь хурдан газар байсан. Шгуутрал галтай. Гэхдээ миний гангууд үгүй хурдан хатуу та. Гангуугийн унгаад. Энэ дархан нутаг дээр нааж байгаа хол өнөөдрийн овооны тахилга ямар болж байна вэ? Сайхан болж ирдэ байгаль хангаа сайхан болж байна. Би урд нь баруун бүсийн наадамд иж мөр 8-луулаад буцаж ийсэн. Өнөөдөр иж үрээгийн төрүүлэлийг сайхан байна. Бидний алдраг хэлэхгүй. За миний энэ жил анхны 2008 оны анхны уралдаа. Өнгөрсөн жилүүдэд яаж төгсөв? За энэ дааган цагаас нэг 4 аригдсан. Арай төрүүлж яддаг. Ариг төрийн араар нэг 4 аригдсан. Дээд огшил нь хаандах юм бэ? За энэ одоо манай унгаа доо. Манай одоо хурдалж ирсэн ямар одоо? За миний аймгийн алдарт шарын нэмсэн хүн байдэ. Тэрний манай хэрэг 18 аймаг ус нэг аймаг 17-8 орсон хурдаа зэрэг байдэ. Манай үгийн яриа зэрэг. Тэрний одоо эцэг төлөхийн төл. Одоо төлөхийн төлний эцэг нь миний хараа зэрэг одоо байгаа. 4 төрүүлж 3 аригдсан аймагтай төр орсон. Нийтээр 7 ариг зазраг байдаг. За би Дорногов аймгийн Ихэд сумаас ганц сайхны намын зул гэдэг хүн байна. Тэ. Хитэ одоо тэр энэ наадам. За нэг хязаал өрөөтэй ирсэн. 3-аар татлаа. Манай сумч одоо ихмөр дөрвөлөө. Соёолон 4-5-аар орлоо. Тэгээ хэрвээ маань 3-аас хавд өмнө ямар амжилт гаргаж уралдаж байна? За өмнө нь бас наадмуудаас айрыг төрүүлж байсан. За энэ огшил нь. Энэ хентийн дадал Нямаа гэж ах уу гэдэг нэг мөр. Наадмын зохион байгуулалт сайхан болж байна. Дархан нутгийн ханцан олонд бас баярын минь төргий энэ сайхан наадмыг зохион байгуулж явуулсан бас нутгийн удирдлагууд нь бас баярын мэдлэгээ дэвшүүлье. Сайхан наацгаагаад гэж хэлье. 호쇼로가 덤벼들듯한 항암이나 하야시 호쇼 비티는 darхан 소민 darхан 항오도 darхан 와이르 징글라dım Oradan hedamnasını mevcum oruldan oto darağara darхинсэн хордон хөлгөөднүүд Хангитэнги мангуг сомын хойторвагийн уяж хатан төлөвлөсөн эрдэн төгсийн хүрэн Говьсүмбэрийн Сүмбэр сомын уяж сомын алдартай баяр зогтын хүрэн Дорногов Ихэд сумын уяж намын зулын халтар Хинтээ Баян мөнгөсмийн уяж сумын алдартай уяж гогогийн хүрэн Хинтээ Дархан сумын 3 дугаар уяж
эрдэн тулгын халтар эдгээр хурдан хөлгийн атоонаас шүтэж жагтнаас сонгож унаганаас ноёолог дагнаас дахиулан өрөөнөөс нүсрээ эдгээр хурдан хөлгийн эрхэм наймын шүтэмгүүн автон хэлүр магнаараа гэнэ шүяарн мэдчихсэн хоёр мөтөрөө гасын мөрө шиттэн дэгдэж хожим хүндүү тойрон дэгдэж хурдан дөрөв хараан дэгдэж эдгээр хурдан хөлгүүн онод чортлоосон эрхэм хоорхон хөлдүүд нь юу Хөлс улсын дашуурын эргүүлэн хөлгийн оронд дайдан нэтгэж хөлөөрөө хавчин дайдан нэтгэсэн хөлсөгчийн хүмүүд нь юу байгуулжуутай гавьяастай баатарлах заяатай эдгээр хурдан хөлгийн оюут цайсан эрдэн сайн уяачд маань юу өвдөдөс болдоотасан өвдөж явсан уяачийн эдвид өөрийн мэдлэг туршил гараан өнөө цагтаа ноёлдуулан Турэ тогийн хайлж гомна туулах чадварыг сайжруулаад тунгалаг хөлсийн амсаж үзээ торгон нэрийн тохируулаад одоо гэрэн асар майхны хонномон натан сайн тогийн дэргэд дартадан та бүгдийг ангаруун зүгтээ хураад удаж эцнээ өглөж ичнээр жуулсан магтаж өршөөлтөн тэмэнд өршөөлтөд татмын төрийн өдөр хурдан дандан хөлгөөд Хинти аймгийн Дархан сумын морин спорт байштай холбооны тэргүүлэгч гишүүн Лав Дөржин Батуулд айрагдад төрүүлсэн хурдан заалангуудын цолыг төмөн олонны өмнө дуудан сонор дууллаа. За уул тайлга 4 өшөө одоо 5 өшөө Малын одоо халуун өшөөт хурдан удмын адуун сүргийнхаа даагаар одоо байлж байгаа харагдж байна. Уул талгын адмын уламжлал дээр үеэсээ бол одоо даагаар байлж байсан юм уламжлалтай. За ингээд Хинти аймгийн Баян мөрсмийн уяач Эрдэнэ төвсгийн зээр дүрээд рүүж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Нэмсрэнгийн баяр цогтын хээр, Дорногов аймгийн Ихэд сумын уяач Хан сайхны Намхан цулын хээр, за мөн Айргийн 4-т Хинти аймгийн Баян мөрсмийн Адиагийн гогогийн хөрөн Айргийн 5-т Хинти аймгийн Дархан сумын уяач Инх тулгын халтар ураанаа турдаж наатанчин олноо баясгалаа. За энэ хүү зуны ихэнх сарын 20-ны бэлэгцээ өдөр манай Дархан хаан уулан манай уул дахилга боллоо. За Дархан хаан уул дахилганд маань болохоор 8 аймгийн 9 сумын ойж оролцлоо. За нийтдээ нэг 130 гаруй хүлэг шандас хүлэгээ зоолоо. За тийм энэ жил ерөнхийдөө бас урд жилүүдээр манай уугуул Монгол улсын алдарт байж буян дэлгүүр 6 удаа тагсан байгаа. А энэ жил болохоор төрөөс болохоор засаг даргын хамгийн газартай хамтран уяачдын холбоо ард иргэдтэйгээ хамтарч бас уулын дахилга энэ жил өвөн бүсээр хийлээ. А 4 шүүгч тавьж ирсэн говьоос өдөр намнаар очиж бас ном зам уншвал 4 тал дээр мэрэгэн гушуу дотооруулдаг 4 газараа бас ном уншууллаа. Өвөрмц арга боллоо энэ жилийн хувьд.
Монгол Экострин компани нь дэлхийд хурдан орны нэмэлт тэжээл витамин үйлдвэрлэлээр тэргүүлэгч TRM болон Falasvital компани 40 гаруй жилийн турш судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргаж авсан нэмэлт тэжээлийг олон улсын болон Монголын мянган хурдан орд хэрэглэж өндөр амжилт үзүүлсээр байна. Товч танилцуулахад уралдааны шилдэг сироп, хүч тамир сэргээх райсинг сироп, биоактив 7 хоног, цэвэр уураг, Pure Power Keratin, дэлхийд хамгийн анхны хурд хүч нэмэгдүүлэгч тэжээл Energy QR, төмөр эрдэс витамин нөхөгч хамгийн өндөр найрлагатай Iron XL, Speed XL, шөрмөс шандасны гэмтлээс сэргийлэх хүл амрааж сэрүүцүүлэгч Shower, Stay Sound, амьсгалын дээд доод замыг цэвэрлэж, амьсгалахад чөлөөтэй болгож, амьсгаа задлагч EQ-Van, алдагдсан эрдэс нөхөх хуура шингэн Isofro 2000, хар гэдэс цэвэрлэх хөвөө татах тосон туулга, Liquid Paraffin, шороо гадагшлуулагч Send XL, ходоодны шар хэмжлэгч GNF, хүч тамир сэргээх тамирын шар буюу Carn Oil, дархлаа дэмжигч цэвэр байгалийн гаралтай саримсны нунтаг Carlic Founder, Carlic Hon Glucose, булчингийн хүндүр буюу зомны бариа тэвүүлэгч Netroxid, үе мөч шөрмөс шандасны уян хатан чанарыг дэмжигч Straightna, хадуурдаг адууг тайвшруулах үйлчлэгээтэй Udas Gold зэрэг бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монгол Equestrian компани нь малчид уяач та бүхэнд хүргэж байна. Улаанбаатар хот хөдөө орон нутгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалж байна. Холбоо барих утас 86 16 1950. Facebook хаяг TRM Mongolia. Мөнх нарны гэрэл компани Монголын малчин түмэнд зориулан 12 вольтын хүргөгч хөлдөөгч нарны дэлгэц дагалдах хэрэгсэл зэрэг малчин айлд хэрэгцээтэй бүхэл төрлийн бараа бүтээгдэхүүнийг хаврын бэлэгтэй хямдралтай үнээр зах зээлд худалдаалж байна. Монголын тал нутагт нарны гэрэл мөнх гүйгүүлж байдгийн адил манай бүтээгдэхүүн гэрийг тань гүйгүүлэх болно. Ахуйн хэрэгцээний төрөл бүрийн телевиз, аккумулятор зэрэг айл гэрт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг худалдаа авахыг хүсвэл Наран тул олон улсын худалдааны төвийн замын эсрэг талд нарны зам дагуу байрлах мөнх нарны гэрэл компани бүтээгдэхүүн борлуулж байгаа сүлд төв болон чанар 2 дэлгэрүүдээр зочлоорой. Харилцаа утас 99 95 83 83 98 98 71 52. Уис брэндээр Luna ойцгой. Монголын үндэсний их сургууль, Монголын хамгийн том их сургууль. Би тайзан дээр гарахдаа маш сэтгэл хангалуун байдаг. Vital Energy White миний залуу насыг надад эргүүлэн авч ирсэн. Мэдээллийн лавлах 1919-50. 10 жилийн ан ноён суулаад худалдаа эхэллээ. 4-р сарын 12-ноос 6-р сарын 14-ний дуустал ноён пиццаны бүх салбаруудаар суулаад худалдаа явагдах тул